За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Liberty Pub-ын маань нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар юуны талаар ярих вэ гэхээр энэ зэвсэг эзэмших, зэвсэгтэй байх. За тэгээд ер нь энэ зэвсэг гэдэг чинь өөрөө хүнд ямар их хариуцлага, тэ ямар их боловсрол өгдөм бэ гэдэг талаар ярилцгаар энэ чиглэлийн мэрэгжлийн хүмүүсийг би урьсан байгаа. Тэгээд бүгдээрээ эхнээсээ өөрсдөө нэг танилцуулаад явчих тий. Намайг оюут гэдэг. Би динамик бодлогын спортоор хичээлдэг. Яг одоо бол энд зэвсэнд одоо дуртай хүмүүсийн нэгэн төлөөлөл болон ирсэн байна. Бүгд нь өдрийн мэнд. Сайн байна уу? За өдрийн мэнд Liberty Pub-ийн үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг бол Бямсгийн хосродно гэдэг. Би шүүх шинжилгээний байгууллагад галцгийн шинжээчээр ажиллаж байгаа 3 жилийн өмнө тэтгэвртэй гарсан. Одоо киноны пиротехникийн хич хийдэг. Тэгээд тэр хэмжээгээр бас энэ галцсгтэй холбоотой энэ хүмүүст галцсгийн мэдлэгийг зөв ойлгох зорилгоор эрхэм бодогч гэдэг нэвтрүүлэг хийдэг. Тэгэл өргөцсөн байна гэж. Миний хамгийн дуртай нэвтрүүлэг шүү дээ. Амар үзсэн. За эрхэм үзэгчд болон Liberty Pub-ын хамт олондоо баярлалаа. Хүндхэн ураад энд бас өөрийнхөө мэддэг зүйлээс жижиг хэмжээний зүйл бас танилцуулах боломж завшаа олгосонд баярлалаа амраада. Намайг болохоор Монхны төгөлдөр гэдэг. За миний бие болохоор холбооны бүгд найрамд Герман улсад хөнгөн явган цэргийн офицерээр суралцж байгаа зэвсэг түвшний тусгай төвлөлтийн батальон буюу одоо хороо болсон. Шүхэрчин дайчид гэдгээр алдартай. Тэр батальонд тагнуулын офицероор ажиллаж байгаа одоо бэлтгэл хушууч тий одоо ингээд хуваарь бизнес эрхэлж байгаа хүн байна. Тэгээд та бүхэнтэй энэ нэвтрүүлэлт орохдоо баяртай байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг амар сонирхолтой нэвтрүүлэг болно. Тэгээд манайхан заавал уух албагүй шүү заяа. За тий зүгээр урдаа тавиад зузанч болно. Би л уухад болчихно. За бүгдээрээ шууд нэвтрүүлгээ ийм ер нь зэвсэг эзэмших гэдэг чинь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдгээс эхэлж идэх юм. Одоо энэ чинь нийгэмдэр маш их маргаантай асуудал үүддэг шүү дээ. Америкт жишээлбэл маш том хоёр тал бол маргалддаг бүр улс төрийн асуудал бол явж идэг тий. Тэгэхээр ер нь энэ өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдгээс ерөөсөө шууд яриагаа гол зүйлээсээ эхлэл ярив. Шууд тойролж мойруулж явахгүй тий. Миний бодлоор зүгээр надаа зэвсэг гэдэг бол маш их хүнийг хариуцлагатай болгодог юм шиг санагддаг. Ер нь бол. За би одоо шүүх шинжилгээнд яг галцгийн шинжилгэлээр шинжээчээр одоо 20 жил яг зэвсгийн чиглэлээр бол ажилласан баг. Тэгээд яг энэ хугацаанд би зүгээр харж байгаа зүйл дөө. Манай Монгол улсын яг иргэдийн гар дээр нэг 60 орчим мянган галц зэвсэг байдаг гэж тухайн үед яригддаг гэсэн. Одоо яг чухам хэд тоон хэд болсыг сайн мэдэхгүй. Тэгээд яагаад энэ зэвсэг эзэмших нь зөв юм бэ гэдгийг талаас зүгээр харахад бол нэгдүгээр зэвсэг эзэмшиж байгаа бол хамгийн түрүүнд хариуцлагатай болдог. Хоёрдугаар хэлж нэг мөгтөө зэвсэгчин дотроо иргэний зориулттай, харуул хамгаалтын зориулттай, хууль сахилахын зориулттай, цэргийн буюу байлдааны гэсэн дөрвөн ангил төрөлд хуваагдаж байна. Тэгээ дөрвөн төрлийн тэр иргэний гэдэгт нь болохоор спортын аг нөр үзмэл зөвлөлдөх гэдэг байхгүй. Тэнгүүд хүн бол яг манай Монгол орны нөхцөл байдал маань угаасаа өргөн удам нутагтаа тэгээ бидний цөөхөн хүн амтаа дээрэс нь одоо та нараа бүгд мэдж байгаа малчайл болгон хомиртой нэг буутай гэдэгтэй яадаг нэг бентовтой ч тий. Тэгээ тэр яадаг гэхээр би одоо нэг удаа Хөсгөл аймагт юуны дуудлагаар очихгүй галцгийн хэрэг гараад хилийн зэргийн дотор нэг осол гараад тэгээ очив. Тэгэхэд Хөсгөлд нэг айлын нэг 5 дугаар анги охин эмэгтэй хөвгт сургуульд явж байгаа байхгүй. Сургуульд явахдаа нөгөө хүмүүс бидний ярьдаг калибр гэж яриад байдаг 5-6 тоозна бинтов үрээд мортон дээр явж байгаа байхгүй. Хичээлд явж байгаа. Яг гэх нөө зам нь хол тэгээ мортой явах зорихгүй. Тэгээ замд нь чонх бол янз бүр араатай амтан байдаг. Ингээд нөгөө өөрийгөө хамгаалах зорилго тийм ээ. Нэг тийм. Хоёрдугаарт бид нар өмчийн хамгаалахын тулд одоо нөгөө мал сүргийн хамгаалахын тулд хүн чинь айл одоо чонхоогон сар. Дээрээс нэг бас байгалийн хишиг хүртэхийн тулд ганцхан гэдэг ингээд бидний галц зэвсэгтэй угаасаа эртнээсээ харьцаа сурцуулс байхгүй юу? Зүгээр сүүлийн үед нэг ийм гарсан. Одоо бид нэг тэр өмгөөлөгч хэм бэлээ нэг одоо нэг амар баян өмгөөлөгч байт юм аа. Нэр нь одоо орж ирдэг мартчихлаа. Тэгсэн тэр өмгөөлөгч тий тэрний нэг ярьсан яриа ирэл явж байлаа л дээ фэйсбүүк дээр
монголчуудыг галзхтай болгож болохгүй. Бүгдээр бие нэг буудна. Хана харж бол ийм сэтгцэн өвчтэй ийм олон янзын хүмүүс гарч ирээ бие нэг буудаад эхэлнэ гэд ярихгүй юу. Би тэр өмгөөлөгчийг зүгээр өмгөөлөгч гэдэг талаас бол маш муу өмгөөлөгч байна гэж харж байгаа. Яг тэгэхээр буу хүнийг алахгүй. Хүн хүнийг л алдаг байхгүй. Хүн юугаарч хүнийг алчих болно. Хүний амь насыг охироож болдог байхгүй. Тэгэхээр буунда биш байна. Буунд учир биш байна гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгээд би тэр нийт түрүүлээ 20 жилийн хугацаанд ажиллаж байгаа хугацаанд тэгээд за би нэг жилдээ нэг галзхийг нэг 175 тийм үү 100-аас хэдэн зарим жилдээ 50-аас нэг 100-га орчим гэдэг юм шинжилгээ хийж байгаа. Галзхийн шинжилгээ. Дөнгөж тэр шиг шинжилгээний хийгээд явхад тэр гэмт шинжилгээний галзхтай холбоотой гэмтрийг гарсан тэр шинжилгээний ер нь ихэнх нь юу гал алдах гэдэг санамсар боломжгүй нэгнийхээ амийг хөнөөсдөг. Эсвэл амиа хорлож өгдөг ч юм. 100-ны одоо 99%-ны бараг 1% ч яг бусдыг санаа таалах гэмтэр байдаг байхгүй. Энэ нөгөө юг харуулдаг юм гэхээр нөгөө нэг буутаа хүмүүс за хүн алъя гэж буу цуглуулдаггүй байх нь ш буу хэргэлдэггүй байх нь гэсэн үг байхгүй. Эзэмшиж чадахгүй байгаа нь сум алдаж буу алдаж байна гэсэн. Эсрэгээр хүмүүсийг илүү боловсралтай болгох хэрэгтэй юм байна гэдэг. Тэ дүгнэлт гарч ирэх хэрэг шүү дээ. Одоо хосаахын жишээн дээр ярихад болохоор яг миний хувьд болохоор буу буюу ган тэ. Буу буюу ган. Weapon буюу зэвсэг. Энэ хоёр бол тусдаа ойлголт байхгүй. Хоёр тусдаа ойлголт. Буу гэдэг маань бол ерөнхийдөө техник гэж үзээд байгаа миний хувьд. Одоо техникийн тодорхойлолт нь юу байх вэ те? Одоо ингээд дарны тесрэлтээр гол төмрөөр дамжуулан одоо сумыг одоо асар хүчтэй харваж одоо байг ондог юм техник тоног төхөөрөмж байгаа. Зэвсэг гэдэг юм бол одоо би танаас асууя л да. Энэ одоо юу вэ? Бал шүү дээ. Энэ одоо ингээд бал тийм үү? Гэтэл яг өнийг би уг нь харандаа байсан бол өнөх гоё ярих байсан. Одоо буруу хүний гарт байх юм бол энэ зэвсэг байхгүй. Тийм. Одоо чинь таад санаж байвал одоо дахиад John Wick гэдэг киног яриа. John Wick кинон дээр одоо нэг Оросын мафийн толгойгчийн хүүхэд ингээ John Wick гэрт нь очиод зодоод нохоог нь алаад машинаа аваа явчихдаг штэ. Тэгсэн чинь нөгөө аав нь загнаад би John Wick-ийг ингээд бааранд ингээд 3 хүнийг харандаагаар одоо амийн таслахыг харж исэн чи юу хийчихвэ гэж загнаад ухамсарын шанаа өгдөг штэ. Тэгээд яг тэр харандаагаар яаж хүний амийг авч болдгийг бол 2 дугаар анги дээр харуулдаг байхгүй. 22 хүнийг цааш нь харуулдаг харандаагаар. Тэгэхээр зэвсэг гэдэг чинь бол яг хосаахан хэлдгээр хүн өөрөө хүний тарих юу хүсэх юм бол юу ч зэвсэг болгож ашиглаж чадна. Яг үнэ. Одоо энэгээр ч гэсэн одоо амархан л эд бат хийчих нь шүү дээ. Тэгэхээр яг хуу энэгээр юу хэлэх гээд байна гэхээр бид ерөнхийдөө зэвсэг гэдэг зүйлийн талаар ер нь бол ойлголтоо бол өөрчлөх хэрэгтэй. Одоо яагаад одоо би ингээд зэвсэг гэж ярихгүй одоо ган гэж яриад буу гэж яриад байгаа болохоор юм учиртай. Тэгээ яг хосаахан хэлдгээр буу одоо ингээд өөрөө цэнэглэгдээд одоо өөрөө гоходараад хин нэг л үжиглээд гох дарагдчихгүй шүү дээ. Яг үнэ. Заавал тэрний ард бол заавал нэг одоо хүн байж гэнэ л гэсэн. Яг үнэ тий. Миний хувьд болохоор одоо ингээд ярьжсэн шиг тий. Одоо ингээд манай ард олон маань зэвсгийг нэг айж биш тий. Хайрлаж хэрэглээ болгож ингэж ашиглаж сурах нь зөв юм а. Ядахнаа хин нэгэн хэрв нэг зэвсэг эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын ядахнаа анх шатны дөрвөн дүрмээ мэддэг байх хэрэгтэй тий. Тэрнээс чинь болоод ер нь би дүрмээ мэдэхгүйгээс болоод би өөрөө болон бусдад хөнөөлтөй байхгүй тий. Тэрнийхээ айгуугаас сураад тий. Аюулгүй байдлаа гохон дээр хуруу гэж. Яг үнэ. Үндсэн дүрмээ мэдчихдэг тий. Бүгднгийн ингээд гоё ингээд юмыг хорж биш тий. Юмыг ингээд яг гоё ингээд системчлээд ингээд яваад. Тэгээд одоо Монгол улс даяараа ингээд бүгдээрээ ингээд хэрв зэвсэг эзэмшиж байгаа бол энийхээ аюулгүй ажиллагаа хэрхэн хадгалалт хамгаалтыг бас мэддэг те зөв хадгалж хамгаалдаг те одоо магазин ухсрахгүй ч юм уу жишээлбэл те ингээд сурчих юм бол эн чинь өөрсдөө биднэрт түрүү ярьсанчлан энэ зэвсэг чинь өөрсдөө буудаад байгаа юм биш шүү дээ те энэ зэвсгийг чинь бид нар буудаад байгаа шүү дээ тэгээд энэтэй гоё харьцаад байна. Яг таны яг сая ярьжсэн нэг яасан чи би сүүлд нэг Facebook дээр ч үлээ нэг хитэн залуучууд ингээ буу мото зураг тавьсан юм байхгүй их оронч моронч чиглэлээ. Тэгсэн чинь хамгийн амар нь бүгд ингээ гохон дээрээ ингээд ингэсэн. Тэгээ би шууд тэр хүмүүсийг хараад энэ хүмүүс бол буутай харьцаж чаддгүй хүмүүс байна. Шууд ингээд ганцхан дохоогоор л харьцаж байгаа. Тэгээд тэр бууны тэр нөгөө
одоо юу шүү дээ одоо үзүүр те тэр үзүүрийн өнцгүүд нь хүртэл ингээд нэг рүүгээ ингээд хайцсан тэгсэн мөрлөө бүр ингээд ямар амар аюултай юм бэ. Тэгээд би тэнчэнээс юуг бодсон гэхэлэр энэ хүмүүст бууны сургалт хэрэгтэй байл гэж бодсон юм. Хамгийн түрүүнд эхлээд буутаага харьчиж эх орно хамгаална шүү дээ манайхаа тийм шүү дээ. Тэгээгүй хийжээж амар эх оронж боломж гэдэг гараад байгаа. Бууч нь ямар үед зэвсэг болж байгаа гэхээр саяхан хэлдгээр нэгдүгээр буруу хүний гарч зэвсэг болж байгаа. А дараагаар нь тэр аюулгүй ажиллагааны мэдлэггүй бууг эзэмсэж сураагүй хүний гарт зэвсэг болчихж байгаа байхгүй. Одоо жишээ нь бид нар одоо ингээл жолооны курс төгсөөгүй хүнд ингээл шууд машин бариулаад хотын хөдөлгөөнд оролцуулах юм бол тэр хүн аваар осол гарах магадлал маш өндөр шүү дээ. Яг тэрэн шиг тэр аюулгүй ажиллагааны зарчмыг сураагүй одоо бууг эзэмс сураагүй хүн бол тэр хүний гарт буу бол зэвсэг болно л гэсэн. Ер нь гадны орнуудад ингэж иргэдээ ер нь яаж одоо чинь Швейцарч байдаг юм уу те Финлянд эдэр бол айгүй өндөр ийм зэвсгийн соёлтой орнууд шүү дээ. Тинчээ яаж иргэдээ ингэж энэ боловсруулж байна. Энэ тал дээр болохоор миний ингээд бодол шүү. Миний өөрийн бодол. Ерөнхийдөө одоо Монгол улс манд 3.5 сая хүн хамтай тий. Бид тэр өөрөөсөө сүрэн тесрэрлэх чадвартай байх хэвээр. Тэгэхэд одоо юмыг ингээд манад ингээд бас ингээд жоо хориг тал руугаа их ингээд ханддсан шүү дээ. Юм л бол ингэж болохгүй, тэгж болохгүй тий. Тэгэхэд за хэдүүлээ Швейцар улсаас тий Швейцар улсаас жишээ авъя. Швейцар улс маань хүн амын тоогоор манайхтай ойролцоо. Гэхдээ хүн болгон буу эзэм шүү дээ. Тин ч зэвсгийн одоо аллах, хядлах ч юм уу, зэвсгийн гинт хэрэг ч юм уу, зэвсэгтэй холбоотой, буутай холбоотой. Тийм юу гарч байна? Юу ч гардаг байхгүй. Тэгэхэд яадаг вэ гэхээр нөгөө тус улс маань хүн болгон одоо эрэгтэй насанд хүрсэн хүн болгон заавал цэргийн алд хаасан байх хэвээр. Хаахта манайх шиг очиод жигсаад ингээд нэг ажилд яваад ч юм уу тийм юм бол байдгүй. За уучлаарай. Зүгээр. Тэрнээсээ нөгөө нэг одоо 90% шахуу те зэвсэгтэй болон буутай зөв харьцаж ажиллах те энийг ухааруулдаг. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюулгүй адил буудах чадвар бүх юм дээр ингээд сургадаг. Мэргэжлийн бэлтжээд тэгээд дараад нь тус иргэд маань төрийн албаагч байвал жилдээ заавал 1 сар резерв офицер гэдэг. Резерв трупн гэдэг байна. Резерв бол нөөц хүч гэж байдаг. Жилдээ заавал нэг удаа 1 сар очиж тус нүг мэдлэгээ дахин ингэ шинжилдэг. Тухайн үед яаж нэ гэхээр за би AK-47-оор сурцсан байж магадгүй тий. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа шин зэвсэг гараад R10 ч мараа шин зэвсэгт болчихлоо. Тэнгүүл юмнууд нь апдейт хийх ингээ явдаг. Тэгэхэд нөгөө хүмүүс чинь ингээ зэвсэг болон буу эзэмшгэлээрэл дайт чинь байлд чинь одоо хүн уурлуул гараа бууд чинь. Тэгэхэд Швейцар тийм хэрэг гарч ирсэн та юм сонсож байгаа үст. Тэгэхэд айл болгон буут. Айл болгон зэвсэгт. Тэнгүүл тэмчээ чинь нөгөө зэвсэг болно. Зэвсгийн асар өндөр соёл гэдэг юм чинь. Түгээн дэлгэр болсон байна. Тэнгүүл Швейцар маань яаж нэхэ нейтрал болоос тий. Тэгтээ тэрний нөгөө соёл нөгөө мэдлэгийг олгоод байгаа. Тэгэхээр манайх өөрсдөө бас хоёр том гүрний том байдаг. Швейцар улс маань бас яг гэхээр том Европ холбооны жижигхэн улс шүү дээ. Тэгсэн нэг дэлхийн маггууд байдаг. Тэгсэн өөрсдөө сүрэн тесвэрлэх чадвартай болоод байгаа. Тийм бай тий. Тэгэхээр манайд юу хэрэгтэй гэхээр мөн манай ард иргэд маань зэвсэгтэй айж биш. Энийг нэг хэрэглээ мэт сурах хэрэгтэй байхгүй. Энийг зөв ашиглаа, зөв хадгалдаг. Шкафтаа авах хэрэгтэй. Сум бууга зэрэг нэг газар хадгалдаггүй байх хэрэгтэй. Тэрнийгээ хүртэл ингээ ойлгодог байх хэрэгтэй. Ерөөсөө би энэ нэвтрүүлгийг хийсэн гол зорилго ерөөсөө энийг хүмүүс ойлгосоо л гэж хүсэж байгаа. Тэ? Энэ ч өөр амар том соёл, амар том боловсрол юм байна гэдэг тийм ээ. Энэ дээр бас нэг жишээ хэлэхэд сая just бүгдээр боловсрол болгоно гэд. Би нэг найзсантай ингээд манай нэг одоо малчин зал байдаг л да. Одоо тийм уяач бол тэг гэрт нь очсон байсан чи хүүхэд нь тэр үед нөгөө бэлтгэлд орох чинь 6 настай. Хүүхэд байхгүй. Тэг бид нар мах чанцсан дээр мах идэг гэсэн чинь нөгөө хүүхэд нь гарал хутгаар ингээд огтлоо. Хүү наад би чинь сандарч наад хүүхдээс хутгын холдол хөө наад гэдгсэн чинь аав нь ууралдаад манай яг хатан би наа чи өөрөө гараад өсөлтсөд авахтлаа сурна л үсттэй. Чи бигүүж оролцоод байгаа гэдэг хөөх. Тэгээд би нэг чи юу л гэсэн чинь нөгөө хүүхд чинь надад ийм хутга байгаас чинь зөндөө олон Викторинокс гэдэг ийм гоё тонгор монгор хутгнуу гаргаж үзүүлж байгаа. Чин тэр өөрөөр тэр хүүхд багадаа ингээд огтлж жоод гараа огтлол ингэ болдгоо ингэж сүлээд ингэ тэр хүүхд багаас сурж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл галц зэвсгийг бас багаас нь эзэмшүүлэх хэрэгтэй юм шиг. Төрний хэлдэг одоо Швейцар гэдэг шиг Финланд улс чинь бас манайхтай адилхан 5 сая хүнтэй одоо яг онд бол одоо
Оросын холбооны улстай хил залгаа улстай. Тэгэхдээ Оросууд ягаад Финланд руу дайрахгүй ингээд одоо та нар Украиныг НАТО-д ирсчих юм бол та нар л одоо ирсэх гэж байгаа учраас би орлоо гэд Финланд НАТО-д ирсчих юм байж байгаа шүү дээ. Зээлцэлтэй адилхан жишээ тэг чи орохгүй яа тэгвэл тэнд бүх хүмүүс нэг адилхан үрс багаасаа бүгд галцгийг боловсрол эзэмсэн. Дээрс энэ одоо бидний ингээд үзүүлж байгаа энэ анх шатны тусламж гэдэг юм те. Энэ бүгд эзэмшсэн. Мундаг өндөр босролтой хүмүүс байгаа байхгүй. Тэнд бас мөн галцгийтэй холбоотой хүн амны хэрэг гардаг. Бүгд тийм газар. Тэр бас багаас нь болов. Тэнд хүүхдүүд нь гэрээсээ ахвал спортын хэмжээнд оролцдог тийм байгаа байхгүй. Манайх болохоор ч бас сонь шүү дээ. Манай галцгийн хуульч уул нь бол гайгүй хууль. Гэхдээ тэрэн дээр чинь 18 наснд хүрсэн иргэн эзэмшин гэдгийг оролцсон байгаа байхгүй. Тэгээ жоохон тийм манайх жоохон тийм байгаад. Жишээлбэл Финланд гэдэг чинь яг дэлхийн 2 дугаар дайны өмнө Оросууд ч Финланд зүр нэг дайрсан шүү дээ. Өвлийн дай ингээд. Тэгээд бүр хяар зөхүүлсэн шүү дээ нөгөө Оросууд чинь. Тэгээд уг нь бол өвөл айгүй сайн байлддаг хүмүүс байгаа гэдэг Оросууд. Тэгсэн мөртлөө хүм иргэн болгоно буу эзэмшдэг. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны өмнө тэгээд нөгөө Финландаас гарч явж байгаа хөх. Тэгэхээр тэр бас яг манай Монголтой адилхан гэвэл энэ туваа нар чинь айгүй анч хүмүүс юм байна. Тэгээд бас айгүй их буу эзэмшилт амар өндөртэй. Бас ер нь жоохон нөгөөдөл нь айдах маягтай байт юм л бас гэсэн. Одоо ингээ харахаар одоо ч манай хоёр хөрсөж байна. Яг Оросууд болохоор ингэж байгаа нөгөө манах шиг хуучин бол манайх ер нь Оросол дагжлаа ш зөвлөлт толгой туусаад дагжсан. Тэгээд бүгд зэвсэг эзэмшигдээд анчны ангийн орон ч юм уу тэр газартаа л анчин болохын тулд одоо зэвсэг анханасаа сургалтын суугаад аавна гэдэг. Тэгээ явсараад анчин л буу эзэмшдэг. Бос нь буу эзэмшдэг. Хятад бол бовшоо буу эзэмшдэг. Байсан шүү. Одоо хөнгөтэй би яг 17 оны дэлхийн аврал тэмцээнд ингээд явж байгаа. Тухайд одоо манад бол яг галцгийн одоо бүгд уламжлалтай ч гэсэн яг 13 оноос одоо манай практик бодлогын хэрэгч Наранбаатар анх ингээд практик бодлогыг анх дэлгэрүүлээл. Одоо тэрнээс хойш одоо ингээд практик бодлого болон дээр нь хамгаалтын бодлого болон 3 төрлийн спортын холбоод ингээд өргөн болоод одоо энэ манай оюутан хичээлж байдаг спорт маань юм мундаг хөгжсөн байхгүй. Тэгж яхад бид нөгөө урд төвшөөс жоохон төрүүлээд 13 онд орцсон байна шүү дээ. Бид нар хамгийн анхны дэлхийн аврагын 17 онд Москвад болсон дэлхийн аврагт тэмцээнд явж байхад тэгэхэд Хятад практик бодлогын холбоо бий болж байгаа маа тэгээд ажиглагч нар явж байгаа гэд хэдэн хүмүүс явж байгаа байхгүй. Яг дараа нь 18 онд би Хятад очсон чинь 18 онд тийм холбоод бий болчих. Хятадын нэг цензур нь яг иргэн болгон буу эзэмшихгүй ч гэсэн спортоор хичээлж байгаа бол тэр нь жоохон өндөр төлбөртэй эзэмшүүлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Хятад ч бас нөгөө буунуусаа татгалцдаг байсан биш болж ирж байгаа. Яг зүгээр бүгдээрээ чадвартай болох гэж үзээд шүү дээ. Тийм. Оросууд нь бас тийм байдаг байхгүй. Одоо бас яг тийм адилхан бүгд энэ спортыг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл бид нэр бас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энийг хорих биш арай жоо өөр талаар нь харах хэрэгтэй юм шиг байна. Ер нь зүгээр хамгийн наад зах нь надад гэж бодож байгаа байхгүй. Одоо ингээд буутай харьцна гэдэг чинь ядаж сейфтэй тий. Ууны сейф гэдэг юм таа хэвээр. Тэгээ бас нэг надад амар чухал санагдсан юм. Энэ анхны тусламжийн first aid kit гэдэг юм чинь машин дааж байж идэг, бидээж аваад явж идэг. Тийм соёлд суулгадаг гэж надад ярьсан л дээ. Тэр яг үнэн юм тий. За жишээ нь болохоор хэрв энийг буу зэвсгийг чинь хүүтэн зэвсэг гэх хүмүүс тэгдэг шүү дээ тий. Энүүгээр болохоор бид нар дайсны устгах зорилттой ч юм уу хин нэгэн устгах зорилттой үүргэн тэртэй. Гэхдээ бид нар заавал хүнийг хөнөөх биш аврах зорилттой. Одоо ууштараа одоо энэ калибр 762 556 гээд яагаад хоёр ялгаатай байгаа. НАТО-гийн улс орнууд бол 556 хэрэгэлдэг байхгүй. Энэ маань яагаад 762-оос 556 болсон түүхэн болохоор тэр нөгөө сумных хэмжээ гэж байна. Сумных хэмжээ байхгүй. Жижигхэн болгоцсон гэсэн үг байхгүй. НАТО-гийн систем. Яагаад жижигхэн болсон гэхээр 762 болохоор шууд хөнөөх чадвар нь илүү өндөр байхгүй. 556-гийн үүрэг зориулт нь болохоор дайсныг миний өдөөс үйлдэл үзүүлэхгүй болохын тулд төлөө те илүү хүмүүнлэг болж байгаа шүү дээ. Тэгж ингэж гаргасан. Тэгэнгүүтээ бас тэрэн дээрээ бас маргаант олж эхэлсэн. Одоо миний би хэд одоо Афганистан улсад үүрэг гүйцэтгэжсэн тий. Тэгээд нөгөө манай тусгай очоо орж ирж байхдаа бүлэг дотор заавал нэг 762 байх ёстой юм гэж гаргасан бохоо. Тэгсэн чи яаж ийн гэсэн чинь нөгөө нэг Балтийн ажиллагаа явуулж байгаа нөгөө Талибанад эсрэг байлдаж байсан шүү дээ тий. Тэгсэн чинь 556 Талибан руу цээжид дээр 3 буудчихад байхад хидэр ч нөгөө хар тамхи тарьсан. Мэддэггүй, мэдрэхгүй, өөдөөс нь гүүжлээд. Цээжин дээр нь 3 бодчихад байхад гүүжидэг гэсэн.
Тэнгүүл бүлэг дундаас заавал 762-тэй одоо Германы тусгай орчин бол G3 гэж буудаг байхгүй. Ер нь бол манай Калашников дэлхийд хамгийн их борлогдсон буу. Дараад нь G3 гэж буу. Африкт тавцсан байдаг байхгүй. Тэр бас ерөнхийдөө бол зарчмын хувьд бол АК-гийн дүүн нөхгүй. Тэгээ G3-тай заавал нэг дурамт буудчин байж тэрнийг хөнөөх арга хэмжээнд дээр байна. Тэнгүүл сургалтын систем нь хүртэл цээж бэлхүүс гэдэг сургалтандаа хүртэл тэрнийг оруулаад эсвэл цээж бэлхүүс бүр зогсохгүй байвал толгой. Тийм юм систем рүү хүртэл ингээд шилжиж байгаа. Тэнгүүл яаж яана гэхээр энэ 556 гэдэг манах калибрын хүртэл өөрөө ингээд солиод хүмүүнлэг болж байна. Тэгээ энэ төр чинь бүгд ингээд сул болно. Давуу талтай байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээд дайсантай хэдийн ингээд байлцсан ч гэсэн дайсныг заавал бид нар алахын зориулдаг байхгүй юу? Цээжин дээр нь буудсан чинь очиод бид нар дахиад тусламж үзүүлнэ. Эсвэл бол заавал сурцсан байх хэвээр юмнууд бид нар зэвсэг эзэмшиж байгаа, буу эзэмшиж байгаа бол бид нар устгаж чадж байгаа бол аврах чадвартай байх хэвээр байна. Зарчим нь гол зарчим алтан дөрөв. Эсвэл бол ингээ сууж ирсэн чинь би сум алдаад өөрийнхөө хөлийг буудчихлаа тий. Хин нэгний хөлийг буудчихлаа. Жишээ нь. Тэгэхээр заавал нөгөө нэг зэвсэг эзэмшиж сургаж байхдаа давхар агаш нийцлэмжээс заадаг байхгүй. Одоо барууны оронд л. Энэ бол нөгөө тангад ном гэдэг шиг алтан дөрөв. Тэгэхээр нөгөө одоо миний ингээд мөрөөдөл тэгээ хосоох битээр бас зөндөө ингээд ярьжсэн бас нэг нэвтрүүлэг хийжсэн. Энэ агашны тусламжийн хэрэгсэл гэдэг юм маань бидний машинд байдаг тэр нэг улаан нэг юм домог шиг юм биш үү? Уучлаарай. Тий. Тэр биш юм аа. Торгуулаа. Тэр биш. Гүй энэ одоо нэг аспирин ч байж гэж байгаа шиг дээ. Тэр биш юм аа. Тэр юу байх хэвээр гэхээр бид нар болохоор хүний эмчилж чадах хүмүүс биш байхгүй юу? Хэрвээ ингээд зөндөө бодож жишээ. Над дээр одоо хит автын осол төр би ингээд таарч байна. Сүүлд нэвтрүүлэг хийснээс хойш бүр уулын зам дээр хүртэл нэг би тань руу нэг хвчлээ явуулж байсан шүү дээ. Ингээд мотоциклтэй ингээд юу яатсан байна. Хүмүүс яахаа мэдгүй. Нэг л олон шавцсан байгаа. Тэгээ яасан чи би очиод бас энийгээ одоо нэг талыг хэрэгэлцэн л авна л. Нэг залуу ингээд орилол бичиж байгаа. Тэгэл чадхаараа юмнуудыг хийж ийн гэхээр хийгээл агашны тусламжаа үзүүлээл түргэнтэй ингээл ярьсан яриад хүлээлгээ өгчөж байгаа. Яах ёстой вэ гэхээр хүний айн болгон үнцэнтэй. Бид нар энийг заавал нэг байлддаг буу эзэмшдэг хүмүүс хэрлэх шаардлага байхгүй. Агашны тусламжийн хэрэгслийг би хэдий чинээ сайн эзэмшин төдий чинээ танд хэрэгтэй. Танд хэрэгтэй тий. Яаж юм гэхээр та илүү сайн эзэмшүүл надаа хэрэгтэй. Хажууд явж байгаа хүмүүс ч хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг хідэн жишээ авч байгаа нь энэ болохоос одоо ингээд манай буудлагын спортын тамирчид боёо одоо манай оюут first aid гэж чинь байгаа шүү дээ. Энэ байгаас тийм. Ингээд харахаар манай зэвсгийн спорт болон буудлагын спортоор хичээлдэг хүн болгон агашны тусламжийн хэрэгслийг нэг яг жинхэнэ шүү дээ. Одоо энэ жинхэнэ ингээд хэрэглэж эзэмшээд бид нар имжлэх гэж байгаа зүйл биш шүү дээ. Тухайн үедээ хүний амийг авраад цусын тогтоогоод хугарал байвал тэрнийг хөлгөөнгөө боогоод нугасны хугарал байвал оншлоод тэгэнгүүтээ ер нь олон улсад бол 9 лайн гэдэг юм байдаг. 9 лайн гэдэг. Тэрнийхээ мэдээллийг цаг алдахгүй өгөөд бид нар ингээ хүн аврах талаас айгу бүгд ингээ сурцсан байдаг. Мэдгүй юм гэж байхгүй. Манай зэвсгийн буудлагын спортоор хичээлж байгаа. Энэ маань цаашдаа ингээ манай ард иргэд те бүгдээрээ хэрвээ ингээ сурчвал заавал бид нар зэвсэг эзэмшиж нэг сурах хэрэгтэй байхгүй. Энэ маань маш ингээ хэрэгтэй зүйл байхгүй. Би сүүлд нэг юм фэйсбүүкээр бас нэг юм юуны дорн ховын зам дээр нэг юм автобус ослцсон чинь баахан хүмүүс уйлдсан нөгөө нэг домгийн улаан юм барьсан яжсэн байхгүй яхаа мэдэхгүй болсон. Тэгэхэд тэнцээ хэрв тэр автобусанд энийг ч нөгөө автобус одоо нэг юм бүлгийх гэж байдаг байхгүй 10 үнээсээ ч юм уу 20 үнээсээ тэднийг хэрвээ ашиглаж чадсан бол тэнцээ 10 хүн өгөхгүй байхгүй. Тиймээс магадгүй нэг хүний хөрөлтэй гарч магадгүй. Тэгэхээр хүн болгоо энийг юу яачих одоо сая нөгөө дархны зам баригдаагүй байхад ямар болоо харамсалтай зүйл болж байгаа те. Энэ дээр чинь баг 100-ны 70-80% аврах боломжтой байх байсан бохоггүй. Бид нар энэ мэдлэг байхгүй энэ хэрэгсэл маань ингээд түгээгдээгүй хүмүүс танихгүй мэдэхгүй болохоор хайр хүний айн болж байгаа байхгүй. Яг ягсан мен дээр тухайд би Афганистанд байж байгаа. Афганистанд жилийн байлдааны дундаж хохирол гэхэд 370 хүний хохиролтой байхгүй. Нэг жилдчтэй. Нөгөө талибанууд хүржээл бинийгаа дэлбэлээл өөрийгөө дэлбэлээл ингээд байгаа юм. Тэсэн чи дархны зам 450 гарч ирсэн. Тухайд 2017 жил байсан шүү дээ зам. Тий 19 онд ч гэлөө. Сүлд наваа үргүсч. Тэгээд би ингээ харж хахад эдгэр чи ингээ байлдаад хахад манайхан зүгээр ингээ
тэр зам дээр ингээд тусалтаад байна шүү дээ. Тэгээд харамсчихсан юм энийхээ ингээд сургалтыг ингээд би чинь цэргүүд нь ингээд заагаал те ингээд явж байхдаа энийг хэрэг манай арт иргэд ингээд мэдсэн ашигладаг те эзэмшсэн байвал тэр улаан амныхаа оронд энийг бүр ингээд заашгүй байх хэвээр хэрэгслгээд бүр ингээд албачуулаад оруулж байгаа байхгүй. Тэгээ энийг сургадаг баймаар байгаа байхгүй. Жолооны курс дээр нь ч юм уу те. Ингэсэн бол бид нар тийч хэдэн үний аймаа орох болох байсан бэ гэдэг тэр харамс зэвсэг гэдэг бол өөрөө зэвсэг гэн энэ буу эзэмшнэ гэдэг чинь өөрөө хариуцлага юм а гэдэг чинь яг энэ first aid kit-тэй хамт орж ирд юм билий. Одоо яг ингээд зэвсэг эзэмшил байгаа бол чи анхны тусламж үзүүлэх чадвартай байх ёстой гэд ерөөсө бүр ингээд одоо яг түр сая тангад ном шиг гэж шүү дээ. Хэрвээ монголчууд маань өөрсдөө ингээд яг одоо жишээлбэл энэ малчин айл дээр те яг энэ зэвсгийн сургалтыг явуулаад зэвсэгтэйгээ харьцдаг болоод тэр зэвсгийн боловсролын нөгөөд ирэхлээр нөгөө хүн чинь автоматар анхны тусламж үзүүл сурна. Автоматар нөгөө нэг цуглардаг цэгийг ойлгож эхэлнэ. Тэ ингээ манай сайхал daйл дундаа тэнцээ цуглах зэгтэй юм байна шүү. Ингиж анхны тусламж үзүүл моциклтэй авж байгаа нэг нөхөр унаад хөлн хуурлаа. Мориноосоо унаад янз бүр боллоо гэхэд нөгөө зэвсэг эзэмшдэг сургалтанд суудсан залууч аль хэдийн анхны тусламж үзүүлэх чадвартай болчихж байгаа юм. Тэгэхээр энээгээрээ бас надад бол айгүй чухал юм шиг санагдаад байна. Сая нэг амраа найзынхаа төрсөн өдөртөө очиод би бас нэг зүрхний мэдцлийн эмчтэй госпиталд ажиллаж байсан залуу төр юм ярьж лээ л да. Тэгсэн чинь нөхөр болохоор нэг юм кейс орж ирсэн гинэ. Хүүхэд нь ингээд цээж рүү буудулцсан. Тэгсэн чинь буудлагын баллистик гэдэг юм чи амар шүү дээ, тий. Хагалгаа хийгээд ингээд хүүхдийн ингээд дэмжлээд яасан гинэ. Тэгээ тэрэн дээр айгу харамсдаг гинэ. Тэгсэн чинь яасан гэсэн чинь тэрний кейс нь болохоор өөрөөгөө буудсан ороод ирсэн гинэ. Гэхдээ 6 цтай гэлөө хүүхэд тэр винтовыг өөрлөг харуулж байгаа цээж рүү буудах боломжгүй байхгүй. Гаран ч хүрэхгүй шүү дээ, тий. Тэглээгээ тэгж буудах боломжгүй. Тэрэн дээр нь битээр юу хардсан гэхээр тэр аав нь ч юм уу тий. Хин нэгэн гал алдсан. Тэгээ яг нөгөө мэдүүлэхтэй л ингээд манай хүүхд өөрөө буудчихлаа гэд. Тэгээ байгаа. Тэгээд тухайн хүүхд ингээд зүгээр эрүүл болчиход 45 хоногийн дараа нас авсан юм байна л да. Тэгээ тэрэн дээр жоо харамсч явж байгаа. Тэгэнгүүт би тэрэн дээр юу харамсаж байна гэхээр одоо тус иргэн одоо зүвч бай бурууч бай тий. Одоо гал алдсан иргэн маань хэрэг зэвсэгтэй зүв харьцаад тэгээ зүв зэвсгийг ингээд одоо маллаад гэж хэлэх юм уу тий хүмүүст ойлгох. Ингээд сурцсан байсан бол тэр алтай аим өргөдөхгүй байхгүй. Тэр хүүхдээ аим өргөдөхгүй. Тэр чи одоо аав ч юм уу ээж нь гал алдаад хайрын сайхан хүүхд ингээд тэр буу сейфэн дотор үйжсэн бол тий яг аюулгүй ажиллагааныхаа дүрмөр тий. За хэдүүлээ нөгөө нэг малчин айл болгоныг сейф ав гэж хэлж чадахгүй. Тэгтээ сум буу өрөө нийлүүлэхгүй байгаа л сурах хичээлтэй. Гохон дээр гарахгүй болгох хичээлтэй тий. Бууг шаардлагагүй тохиолдолд чиглүүлэхгүй байх хэрэгтэй тий. Зөвхөн өөрөө ихтгэл дүүс бууддаг хэрэгтэй. Тэгээд хизээж буугаар тоглож болохгүй. За яг аюулгүй ажиллагааны нэг 4 алтан зарчмыг л хэдүүлээ хүн болгонд сурах хичээлтэй тий. Тэгээд юу яачихад тэрэн дээр тийм асуудал гарахгүй. Гэхдээ одоо хэдүүлээ ингээл яриад малчин айл болгон сейф ав гэвэл худлаа штэ тий. Тэр шиг худлаа юм байхгүй. Тэгтэл ядахнаа авдрандаа буугаа ихтэй өөрний газар сумаа идэг болох ч юм тий. Тэгвэл нэг хүүхд мөх тоглож байгаа юм гэхгүй штэ. За яг энийг ярих нэг манай нөгөө сургалт тийм одоо манай байгаа онцлог маань одоо орчин үед хөл нийлэхгүй байна л та. Одоо чинь би бол яг юугаа мэдчихээн. Одоо цагдаагийн сургалт өгсөн л та хамгийн тэгээд цагдаагийн сургалт бол одоо хүмүүс ярьдаг чинь цэрэгт яваад чинь 6 сумал буудсан биз дээ гэдэг шигтэй. Тийм л байсан. Бид нар тэр үед чи одоо галын шугам дээр очиод зөвхөн сумаартаа ингээд сонсогчдод хэдэн сумаар хангаглаа гэж тэрийгэ буутчихвал ингээд тэрийг авин буу эзэмсэн гэж ойлгож явж байгаа байхгүй юу. Тэгээд би өөрөө нэг галцгийн шинжилгээ хийжсэн учраас зүгээр ингээд жижигүүрийн цагдаа ингээд буу ингээд хонсонд буу үлээлцэж явахдаа ингэж жаад нэгийг буутчихж байгаа байхгүй юу. Тэр одоо шалгахын тулд хамгийн түрүү ихлээр магазин уу хөхөөгөө заавал авах хэрэгтэй гэдэг тэр алтан дүрмөө зэнэгтэй мэт харьцах хэрэгтэй гэдэг дүрмийг баримтлахгүй учраас ингэ татаад буутчих юм. Тэгээд тэр чинь нэг санамсгүй ослуулчих гоо. Тэр чинь өөр санаа төвлөлт биш. Тэгэнгүүт л тэр чинь ийгүй сони юм болохоор тэр уул нь бол зүүн нь бол тэр аюулгүй ажиллагааг эзэмшиж чадаагүй аюулгүй ажиллагааг дүрмийг зөрчсөн хүн л хариуцлага хүлээх хэрэгтэй байтал. Шууд тэрний хэвж дарга цадын дарга ч юм ажлаас нь халаалч юм ингээл хүмүүсийн нүдэн дээр бол хариуцлага тооцсон юм шиг харагдуулж ингэж нэг өөр тал руу яваад байгаа байхгүй. Уулын зөвхөн тэрний оронд сургалтын зөв орох нь шүү дээ. Тэгээд тэр одоо би бас жишээг нь хараад камерын дээр харж байгаа шууд нөгөө
Макарвар ингээд сог эргүүлээ тоглож байгаа байхгүй. Тас гэдэг ингээд тарин зад тусарч байгаа. Тэгээ энэ нөгөө нэг дахил дандаа нөгөө зөв буруу харьцаад байгаа. Гэхдээ энийг яаж олгодог гэхээр тэр жинхэнэ буудлынхын юм дээр сургалтын дээр нь ингэж болохгүй шүү гэдэг. Өөрт нөгөө хөвшил рефлекс болох талд сурах хэрэгтэй байхгүй. Тэгжиж тийм хүн ард түмний хамгаалан дээрээс нь өөрийгөө ч хамгаалж чаддаг болох гэдэг шүү дээ. Гэхдээ энэ сургалт ч орохгүй. Дээрээс нь ингээд одоо болохоор өөр болж байна л да. Одоо сүүлийн хэдэн жил энэ одоо бидний буудлын спорт хөгжөөд энэ хэрээр нөгөө төр зэсгтэр байгаа одоо хүмүүст нь шийдвэрлэдэг хүмүүст нь одоо ойлгуулад байна шүү дээ. Одоо бол арай өөр болж ирж байна. Сургалтууд нь өөр болоод байна. Тэгтэл бас болоогүй. Одоо би жишээ хэлэх гээд байгаа нөгөө цэргийн сургууль гэдэг шиг Волгийн актив төгсөн манай шинжээч залуу байхгүй. Тэр анх 1-р курс Оросод очисон чинь тухайн үед бас Оросод бас Америкийн сургалтыг харчаад одоо бид нар ярьдаг кроссфиттэй одоо манай оюутнууд хичээлдэг. Манай бас төвлөрч мэдсэн кроссфит буюу одоо нэг арай өөр спорт шүү дээ. Кроссфитийг одоо нийтдээ 1000 сонсогч байдаг. 500 сонсогчд нь кроссфитийг хичээлвэл 5-ын уламжлалт биеийн тамирын Орос школоор нь явуулж байгаа байхгүй. Тэгэд нийтдээ тэр 1000 оюутны чинь 4-р курс дээр нь шууд дунд нь биеийн тамирын том нэг тасгал үзүүлэлтүүдээр шалгалт авч идэлтэй. Тэнгүү кроссфит нь дэше гараад ирсэн. Би бол тэр хамаагүй л болж байгаа. Тэгээд Оросууд ч одоо болохоор хуучин шиг нэг гараараа ингэж микро бууддаг байсан юм шууд бас солилцсон. Яг одоо тактикийн спорт бидний хичээлийг тийм болцсон. Одоо тэгэхээр бид нэр даруйхан тийм өөрчлөх хэрэгтэй. Тэгээд одоо хугацааны цэргийг ч бид нэр жоо өөрчлөлт харагдах хэрэгтэй юм шиг лээ. Тэгэхгүй хуучин шиг яг үндсэндээ тэр цэрэгт явсан залуучууд зүгээр нь шалаа зүлгүүрдээ лааддаг те өөр юм хийдгүү тийм залуучууд байгаа даа шүү дээ. Тэгсэн чинь бас би энэ жил нөгөө кино хийлээ л дээ. Нэг манай юуныхан манай пиротехникийн залуучууд мань хэлж энэ жилдээ нэг кино хийгээд киноныхаа зураг авалтыг бид алтан болгох одоо химийн зэрэг анги дээр 110 дэх анги дээр авсан. Тэгсэн чинь тэн дээр сургалтанд нөгөө манай хугацаанд зэрэгж байгаа өөр болчих. Манай хуурай замын гямдлагч хингийн генерал тэр чинь нөгөө за та нар цэргүүдийг ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэд. Тэгсэн чинь цэргүүдийг нөгөө ажилдаг юм гарах юм бол тэр захирагчийг шууд ингэ шүү. Тэгээ би нөгөө эдэн жүжигчтэй аваад тэр цэргийн анги дээр нөгөө 5 хоног байрлуулаад цэргүүд нөгөө жүжигчтэй цэрэг шиг болгож бэлдэж байгаа байхгүй. Тэгээ дээр нөгөө манайх ч нөгөө 45 оны чөлөөлөх танд хой кино түнг нөгөө шинэ хоцнуудаар хожим болох гээд өмсүүлээд нөгөө цэргийн жагсаал сургаад. Тэгээ би ч нэг очиод иргсэн чинь тэнд баахан бие тэмцэн хувцастай залуучууд яваад тах. Энэ залуучууд гэсэн чинь хугацааны цэргүүд мэн гэсэн. Яасан чинь хугацааны цэргийг хагас бүтэнсээ өдөр ажилд гаргаж болохгүй. Амраа. Наадууд чинь зүгээр хүн. Өглөөний заригт нь гаргахгүй шүү. Тийм болчих. Тэгээд цэргүүд өдөр дасгал сургуульд орж хизээ дуртай үед усанд ор. Усанд орох газрын бүгдийг шийдчихсэн. Тэгээд гүйлтэнд явж ирэнгүүтээ шууд усанд ордог. Хизээч бол. Тэг чин манзаны үед сонсох байх чинь 2-7 хоногт нэг үед усанд ордог ч юм уу тийм юм байл ш. Одоо нэг арай өөр болоод эхэлт. Тэгээд буудлын сургалт нэг бидний одоо сурж байсан шиг одоо нэг сүүл бидний хичээлээд байгаа шиг тэгээд динамик шүтингүүд тэр нэг арай идэвхтэй буудлын юмнууд төл рүү орж эхэлж байна. Одоо нэг 4 зэрч зааж эхэлж байна. Очоо өөрчлөгдөж байна. Би нэг олзуурхаад байгаа хгүй. Тэгэхээр энийг бүх талтаа нэвтрүүлмээр байна. Арай жоохон өөрөөр хараад бүх ангууд тий. Найз санагдаад тэрний нэг ялгааг айгу харж ирсэн байхгүй. Тэгсэн чи яасан гэхээр чинь бид нар чинь баруунд ингээл төгссөн офицерууд гэдэг чинь ер нь бол бид нар жоохон гадуурхдаг байсан байхгүй зөвшөөрчөндөө. Тэнгүүл тас хөндлөнгөө амьд орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүл 190% нь одоо Орос школтой. Манай Монгол бүтээгдэхүүн чинь бараг 90% нь Орос школтой байдаг те. Тэнгүүл би чинь ингээл шаал хөндлөн тас хөндлөн юм орж ирээл тэгэл юмнуудаа тактик юмнуудаа мэдээд идэг. Тэгээд нөгөө шалгалт малгалт ингээ хүрээд ирэхээр алуулдаг байхгүй. Яасан гэсэн чинь нөгөө Орос школын нөгөө газрын зургийн дайм байна мэдгүй шүү дээ. Тэр чинь НАТО-гийн юм мэддэг. Тэгээд ингээ жижиг юмнаас эхлээд том юм хүртэл ингээ айгу асуудалтай байсан хэрэг. Тэгээд бид нар ч нөгөө алхаж гიშгэж чадахгүй нэг тий манайх ч айгу тип топ янз бүр. Тэгээд тэрэн дээрээсээ болол гоочлуулаад эхний нэг хэдэн жилдээ төрийн далбаа малдж чинь чагсаалын дундор гүйж байгаа загнуулчихсан байдаг хэрэг. Офицер ирнэ. Энийг ч сонсож байхдаа сурцсан байх хэрэгтэй шүү. Тэгээд 2012 онд хаа би Афганистанд үүрэг гүйцэтгэх гээд тухайн үед International Security Assistance Force гэдэг яг нөгөө байлдааны ажиллагаа явуулдаг гэсэн. Сүүлдээ нөгөө Resolute Support буюу нөгөө дэмжлэгийн их болж өөрчлөгдсөн баггүй. Яг байлдааны ажиллагаа явуулж байхад нь би бас холбогч офицераар
байгаа. Тэгээ нөгөө герман хэлтэй гэдгээр манай герман багш нар хурж ирээд нөгөө сургалтыг хийдэг байхгүй. Тэгээд манайх чинь 1 рот буюу 160 зэрэг албаагч үүрэг үүсгдэг гэсэн. Тэрэн дээр би ч нөгөө сурагч багшаар гарч байгаа шүү дээ. Герман школороо тэгээд герман буу муутай ингээд. Тэгээд тэн дээр юу айгүй их анзаарчихжсэн гэхээр нөгөө нэг дөнгөж шинээр явж байгаа дит ахлагч юм уу те. Ахлагч нараас ерөөсө сум алдсан тохиолдол гардаггүй байхгүй. Яаж ийм ихээр нөгөө цагаан цаасан дээр шинээр заагаад өгч. Тэнгүүл яг чи ингэх ёстой шүү гэдэг ингээд заагаад өгчмөл нөгөөд чинь дөрмийн дагуу хийгээд хин дээр алж чинь тэгэхэр чинь нөгөө өөр байгуулгын янз бүрийн ингээд дид турандаанаас чинь ахлагцлах цав зүгэл явдаг байсан бохоггүй. Тэгээд би нэг манай тагнуулд ажилладаг байсан. Бас нэг одоо том даргалтай нэрмэрийн турдаад шууд сум алддаг. Шууд би уурлал яаж байгаа гэж загнаа ичж байгаа шүү. Тэгвэл юм уу мангар уцаа яах гээд байна гэж над руу бол дурган үрж байгаа шүү те. Өөрөө том хүн байгаад байдаг. Тэгсэн чинь нэг ингээд хүнийг ингээд эхнээсээ манай школд бас ингээд алдаа байгаа байхгүй. Манай сургалтын системд ингээд алдаа байгаа байхгүй. Тэгвэл бидний ингээд яриад байгаа юм нөгөө одоо хамгийн хэрэгэлдэг нь манай аг гэж шинэлээ тий. Тэнгүүт манад яадаг гэхээр нээлээ энэ тий ингэж болохгүй байхгүй. Бид нар яаж яадаг гэхээр нээлээ татлаа тавилаа энэ ихгүй. Тэнгүүт чи манах энэ ингээд дутуу татчихдаг зэ. Нөгөө нэг сумны чинээ байгаа л ш нөгөө нэг хумс нь ингээд сумаа зулгаад тэр сумтайгаа 2-3 татчихад байхгүй болчихлоо те сум байхгүй байна гэд. Тэг хаашаа ч юм уу шууд арддаг. Бид нар болохоор заад нь болохоор гүйцэд явуулчаад нэг хараад олон татахтай биш байхгүй. Харна тэгчээд нөгөө нэг буудах гэж байгаа аюулгүй чиглэл цэнэгтэй мэт харьц гэдэг чинь. Тэгэнгүүтээ аюулгүй чиглэл рүү ингээд. Тэгэнгүүт л яаж юм нэхэр манай цагаан цаас нар нөгөө зүв ихнээсээ сурчхаар зүв хөвшмөл болдог. Эхнээсээ буруу. Тэр нөхөр болохоор миний хажууд нөгөө дид төрөнд болохоор олон жилийн нэг чинь хэрэгэлсэн, тий? Хуучнараа сурцсан. Тэгээд нөгөө буруу школоор дадлагчсан. Школоор гэж одоо нөгөө буруутгачлахгүй юм. Буруу дадал суудсан. Тэгээд тэр нь арилдаггүй байхгүй. Рефлекс болоод байж. Тэгэхээр одоо бас энэгээр юу хэлэх гээд байгаа юм. Зэвсэгтэй зүв харьц гэдэг маань эхнээсээ 0-осоо тий? Зүв ингээд сурах хэрэгтэй, дадал сурах хэрэгтэй. Одоо ингээд ялангуяа ингээд холын зам буудлаган дээр ингээд айгүй их надаас асуудаг байхгүй. Ахаа би ч юм уу, найзаа ч юм уу би нэг long range буюу sniper сургалт өгсөн байхгүй гэнэ. Тэнгүүт л би ингээд сум аргаал байна. Айгүй ингээд олон ихэнгөө ингээд сум аргаад янз бүрийн калибрээр буудаад байна. Тэгсэн ирнэ би нэг л болж өгөхгүй. Нэг оруулаад нэг болвол. Тэгэхээр би онлайнаар сургалт хийж чадахгүй шүү дээ. Тэ. Онлайнаар зааж. Би харъя л та гэх нэг одоо нав нэг юу яаж байгаа дуудаж байгаа бүр аваа явдаг байхгүй. Тэгээ очиж би ихтлээд нь очиод инкт гэхгүй шүү дээ. Өө чи бууд харъя. Тэгээ юунаас нь алдаа гараад байгааг би харах гэдэг. Тэгээ яан гутал чи нөгөө нэг бууны байрлал, биеийн хэвтэл, recoil-ны барилт, гохны сугсралт бүгд буруу байхгүй. Тэгэхээр чин тэр хүн эхнээсээ буруу сурч. Тий, хэдэн сая төгрөгөөр буу сум зарцуулаад буудагч болохгүй байхгүй. Супер буудагч. Тэр болохоор бүр ингэ хичээл гэдэг юм байна. Тэгэхээр ингээд дэмжлэг өгөөд наа чи ингэдэг юм аа, тэгдэг юм аа, сугсалчин ингэдэг. Тэр амьсгаа тэр нь бол дараагийн шатны юм шүү дээ. Дараагийн л. Эхлээд нь зөв техник толж тий. Тэгэл хоёлаа гоё тарвгаа гоё 500 м-с буудыг тий. Техник ялчин. Тэнийг нэ тэгэхээр нэг юу үсээд байгаа юм. Эхнээсээ л юм ингээ зүг ашиглаад, зүг сураад, зүг техниктэй ингээ явчихаар дараад нь нөгөө буудлага болгон ч сум болгон ч мэдлэг болоод туршлага болоод юм. Буруу юм чинь тэгэл улам буруу дадлагжуулаад ингээ явчихад байгаа байхгүй. Тэгээд тэнийг зөвлөлтэй. Манай оюут ч одоо Монгол улсын бас уртаа барьдаг би та хоёроос сонссон шүү тий. Спортын тамирчин гэдэг шүү тий. Оюут юу нь яаж яагаад энэ чиглэл рүү орчоо? Ер нь юу чамааг энэ буу сонирхоход хүргүү. Тэгээд энэ хобби юу нь яа. Тэгээд би зүгээр ажиглаад хад чи ингээд түрүү орж ирээд одоо энэ дандаа оюутны юмнууд байна л та тий. Бүх юмныхаа стандарт ингээд юмнуудыг бүр амар нарийн ингээд тайлбарлаж өгч илээ түрүү тий. Юу чамааг юм болов. Тэгээд мэдлэгээ хаанаас авч чинь тий. Яг юу л та. Одоо миний хувьд бол яг хүүхэд байхаас эхлээл одоо бусад эрэгтэй хүүхдүүдийн адилаар байлдаж өссөн. Бид нар ч одоо ингээл бага бахта одоо ингээл мод чулуу одоо юу гэдгийг эрэг болтоор буу хийгээл эсвэл тоглоом буу яриад дидандах гэж ярьдаг штэ. Агууны аримны гээл яадяа гээл тэгээ байлдаж өссөн. За тэгэл жаахан том болсон чинь видео тоглоом гараад ирсэн. Одоо Famicom байна те. Nintendo, Dreamcast, Sega, PlayStation гээл Xbox гээл. Тэн дээр тэгэл үргэлжлүүлэл байлцсан.
Тэгэл байлдал явжсэн персонал компьютер гарсан. Нөгөө Counter Strike, Call of Duty, Battlefield, Delta Force, IJ одоо юу гэдгийг дахиад үргэлжлүүлээд байлцсан. За ингээ байлдаа явжсэн чинь илүү их мэдлэг болгоод байх шиг байна. Яг ингээл байлдаа явжсэн чинь ингээ буудлын спорттой танилцж байгаа. Мэдж байгаа. Тэгээ яг буудлын спортоос өмнө болохоор юу гэж байдаг вэ? Мэлсийн тоглолтууд гэж байдаг. Тэр юу вэ гэхээр military simulation буюу одоо ингээд одоо тусгай хүчний одоо операторууд шиг юм уу те цэргүүд шиг ингээд тоног хэрэгслийг олж аваад хувцаслаад 6 мм-ийн үрлэн сумаар бууддаг airsoft буугаар хоорондоо ингэж тоглолтыг зохион байгуулдаг. Тэр нь сүүл рүүгээ бол бас спорт болоод төгсчихсэн. Тэрэнд бас байлцсан. За тэгээ ингээд байлдаж явж байгаад одоо энэ яг буудлагын спортыг олж мэдээд тийшээ ороод одоо ингээд одоо 7 жил буутаа ингээд холбогдоод явж байна. Энд байгаа энэ тоног хэрэгслүүд болохоор миний өөрийн одоо цэвэр хобби байж байгаа. Гэхдээ надаас яг хүмүүс асуудаг л да. Эдрийг харчаад чи яагаад байлдах гээд байгаа юм уу те? Чи байлдахыг хүсэж байгаа юм уу? Одоо чи Украин яваач. Украин явах гээд байгаа юм уу гэх надаас асуудаг л да. Би одоо яг нэгдсэн журмаар хариулт өгчээ. Нэгдсэн журмаар. Би ерөөсөө нөгөө хариулт өгдөг байсан. Миний хувьд бол ерөөсөө тийм байлдахыг хүссэн зүйл байхгүй. Би бол дайныг хүсдэг хүн бол биш. Угаасаа одоо дайныг хүсдэг нэг ч хүн байхгүй шүү дээ. Бид нар бүгдээрээ л одоо харж байна те. Орос Украинд юу болж байна? Ойрхот орнуудад юу болж байна? Израиль, Палестин тэгээд одоо энэ Газын зурваст юу болж байна? Одоо юм хөгжөөд одоо янз бүрийн сошиал одоо сувгуудаас бид нар яг дайны одоо лайв футаж одоо бодит бичлэг те. Тэгээд одоо ямар нэгэн одоо нөгөө шүүлтүргүүгээр бүлүүргүүгээр үзэж болж штэ. Тэн дээр бол дайн бол үнэхээр хүсэх зүйл биш. Одоо дайны агуулгач өөрчлөгдсөн. Дайн ч өөрөө техникийн одоо дэвшлийн одоо дайн болчиход байгаа. Тэгэхээр яг хоо би бол ингээд өөрөө яг дайныг хүсэж байгаа зүйл бол байхгүй. Гэхдээ дайнд бэлдэж болохгүй гэсэн зүйл бол байхгүй. Яг тэгэхээр Монгол улсын батлан хамгаалахын тухай хуулийн 19-1-д Монгол улсын иргэн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх үүрэгтэйгээ заадаг гэсэн мэт. Миний яг өөрийн одоо үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр бол энэ гэж ойлгож байна. Одоо миний энэ цуглуулсан одоо энэ тоног хэрэгслүүд бол яг тусгай хүчнийхний ашигладаг. Одоо Америктэй бол одоо US SOCOM гэдэг одоо тусгай хүчний команд л гэж байгаа. Тэрний одоо гэрээ хийсэн брэндүүд болон одоо дайнд батлагдсан Battleproof гэж ярьдаг. Тим одоо брэндүүдийг одоо өөрөө ингэж Америкаас захиж одоо олж авч цуглуулад за тэрийгээ одоо ингээд ухсраад одоо ингээд бэлтчихсэн ийм байж. Тэгэхээр яг хуу одоо ингээл энийг ингээл ярангуут хүмүүс тэгдэг л дээ. Монголд дайн гарахгүй штэ. Монголд ямар юмны дайн болд юм. Одоо хятад дайр бол Орос хамгаална, Орос дайр бол хятад хамгаална. Гэл тэгдэг штэ. Гэтэл би тэр хүмүүст бас яг ингэж бас хариулмаар байдгийн. Бид нар ирээдүг мэргэлж барахгүй. Ирээдүйд юу ч болж болно. Яг энэ тал дээр хэлсэн одоо нэг Их Британий ерөнхий сайд байсан хүний хэлсэн үг гэдэг байхгүй. Мөнхийн найз гэж байхгүй. Мөнхийн дайсан гэж байхгүй. Зөвхөн мөнхийн гагцхүү ашиг сонирхол гэж байдаг. Тэгэхээр бид нар одоо том гүрнүүдийн одоо ашиг сонирхол ямар байдгийг бол харж штэ. Одоо ирээдүйд одоо усны хомсдол, хүнсний хомсдол болоход одоо бид нар яг том гүрнүүдийн ашиг сонирхол хаашаа ирэхийг бол бид нар мэдэхгүй. Тэгэхээр бид нар энэ тал дээр бол ерөөсөө бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг тэгэхээр бас нэг юм үг байдаг. Инх тайвныг хүсвэл дайнд бэлд гэж үг байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ одоо нэг латинаар бол civis pacem parabellum гэж үг байдаг байхгүй. Энэ ямар учиртай вэ гэхээр ингээд хоёр ижлэхэн ингээд улс байхад нэг нь дайнд бэлдээд ингээд хүчрхэгчээд байх юм бол дайнд бэлдээгүй талаа дайраад эзэлчдэг. Тэгэхээр ерөөсөө ингээд хоёр тал зэрэг ингээд дайнд бэлдээд хүчрхэг байх юм бол тэнд инх тайван оршиж идэг. Тэгээ одоо яг одоо энэ дайны дэлхийн инх тайван чинь цөмийн зэвсэг дээр оршиж шүү дээ. Цөмийн зэвсэгтэй орнууд нэг нэгнээс айгаад одоо дайн хийхгүй. Том одоо дэлхийг хамсан дайн хийхгүй. Тэрнээс одоо энэ жижиг одоо дайны ажиллагаанууд бол угаасаа ирээдүйд байсаар л байх болно. Яг тэгэхээр хүн төрөлхтний түүх одоо Homo sapiens ингээд үүссэн цагаас эхлээд өдийг хүртэл ерөөсөө л хүн төрөлхтний түүх гэвэл дайны түүх байж байгаа. Бидний одоо энэ зэрэгтэй байгаа энэ хөгжил одоо энэ утас юу гэдгийг те бүх юм техник технологи ерөөсөө л дайнтай холбоотой машин дэргнээс өсвөлээд. Тэгэхээр угаасаа ингээд одоо ийм зүйл угаасаа байгаа байсаар байгаа. Одоо цаашид ч одоо байх учраас бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй байхгүй. Ямар ч нөхцөл бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэр ч одоо сүрэн төсвөлөх чадвар гэдэг байна тийм. Энийг бол яг нэг эхлүүлэх хэрэгтэй. Тэ эхлүүлэх хэрэгтэй. Ингээд цааш нь одоо үргэлжлүүлээд явах. Сүүлдээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой яриа болоод аврах гэдэг шүү. Энэ чинь зөв юм байна. Яг бол орхитуулж болохгүй. Бид нэг тэр үндэсний сүрэн төсвөлөх ажиллагааныхаа хүрээнд одоо нөгөө би санаж ин баталгаа хамгаалахын юмны төрийн нэрийн бичгийн дараа тэр явсгийн урал дээр ороод 2 жилийн өмнө шиг санагдчих шүү. Яг ярьдаг байхгүй. Ярьсан чинь
наад чи мэдэн цаана хин гэдэг хүн гişүүн байгаад энэ галцсыг ингээд чөлөөдөө оруулж ирэх гээд байгааг би мэдэж гин гээд няцааж байгаа юм муухай хэлж байгаа. Тэр биш ээ. Одоо ингээд галцгийн тухай хуулийн дээр ингээд нөгөө галццыг импортлох одоо эрхтэй компаниудыг одоо юу гэж өгнө те одоо лиценз олох маягаар одоо сонгон шалгаруулаад тэгээд дээр нь одоо галццыг импортлох төв нэг байна. Нэг нь ингээд сэдэн салбартай байж болно шиг ингээд нэг жоохон хязгаарлал. Манай бүх юм уул нь галцгийн тухай чинь жоохон хайцсангүй гайгүй. Бараг либерал болохгүй. Айгуу сайн бол гэж би хэлнэ. Гэтэ ганц хоёрыг би тэрнийг дагаж хараад доор нэг журмууд гарах хэрэгтэй шүү дээ. Тэр нь дандаа боомерс юм гарчдаг байхгүй. Тэр боомерс юм хийж байгаа хүмүүс дандаа нөгөө нэг за би одоо бас би ч дээр нэг халамжаар гараад бас алуулсан шүү дээ. Тэр шиг юм хэлэх гэж байна. Тэр нөгөө бас яг нөгөө хуучин гэдэг юм хориглох дуртай манай хитэн цагдаагийн одоо хуучин манай найз нар л одоо хэд ах нар л да өгш ах нар л да одоо байх бүгд гарцсан л да. Тэр хүмүүс ч нөгөө тухай тэр боловсруулахт дандаа санаагаа хийж өгдөг. Тэгээд юмыг дандаа нөгөө хориглох буюу ингээд болохгүй тал руу ингээд хомигтл руу хандаад хийцэн байдгийг. Тэгээд зүгээр миний зүгээр хардаг ингээд өнцөг бол одоо уул нь одоо бүх юмыг хинж оруулж чадах чөлөөтэй байдаг. Одоо манай хуулийн дээр бол одоо чинь одоо оюутчууд бие бичээр амраач нөө галцыг оруулж ирмээр биш би өмчтэй байх. Энэ бол галцыг гэдэг чинь өмч байхгүй бас нэг ирэхэд. Тэгэнгүүт тэрийн эсрэг юм хийдэг дандаа яг жилд нэг удаа нэг хүн нэг л удаа оруулж ирэн ч гэдэг юм ингээд тэр нь бол хуулийн дээр байхгүй доогуур журам дээр нэг хүн хийчих байхгүй. Тэнгүүтээ ингээд яг барьсан юм бол байхгүй. Тэр нөгөөт комиссийн шийдвэр гэж байгаа байхгүй. Тэр комиссийн нэг хуулиас тавсан шийдвэртэй ч юм уу. Тэгээ одоо би чинь сумаас оруулж ирмээр байна. Одоо энэ гоё цогцолтын гоё буутай. Гэхдээ тэр сум нь Монголд оруулж ирэхгүй байгаад байдаг. Монголд байдаг. Тэнгүүтээ одоо яг сайн ингэ ярьсан чигээр ярихад иргэдийн галцч одоо ингэ Ааг нур спорт сургалт үзмэр цуглуулах гэдэг ингээд хогж нэж штэ тий. Тэнгүүд Ааг нур дээр ихтэл инээдтэй юм болж байгаа. Хуулийн нэг ярьж штэ тий. Ааг нурхаа бууг ингээд одоо оруулах гэсэн чинь нэг байгаль орчны яамнаас хууль батлах гэж чуулсан нэг төлөөлөгч өгөн анчи өгөн гэж байгаа байхгүй. Наач маш буруу яасан гэсэн чинь энэ хагас автомат буугаар хориглох хэрэгтэй анд. Наадхаас ч болоод ан амтан дуусаад байна гэж хэлээд зүтгүүлсээр байгаад болцгоо. Тэнгүүд одоо ан зөвхөн гар ажиллагаатай гар цэнгэлтэй буу байдаг байхгүй. Одоо эзэмшгээр Монголд оруулж. Тэнгүүд яг буун үйлдвэрсээ хагас автомат хөвөлдөх цагтаа ангийн зөвлөлтөд бороод ирж байгаа байхгүй. За тэнгүүд нэг хүнийг авмаар байдаг. Тэнгүүд өө наад буу чинь ангийн буу биш вэ штэ гэд. Яг ч манай хуулинд ийм гэд. Монголчууд одоо хуулиа батлахдаа гадны тэр одоо нэг зэвсгийн зорилт биш болгож штэ. Өөр болоод явж. Өөрөөр наача хагас автомат учраас болохгүй. Ахтай айгүй нийттэй. Магадгүй гар цэнгэлтэй нэг буутаа нэг хүн ингээд самсгүй баагууд нэвчээс баагаагийн сандраад ингэж нэг бууч дахиад ингэж амжихгүй жаа бариулах хүчүүл яах вэ? Өөр нь хохиолоод дуусчих. Уул нь хагас буутаас мод батг гээд авчвал. Тэнгүүд энэ юуг ярих гэдэг манайх дандаа судлаагүй ярьдаг байхгүй. Одоо тэр үгэн наачаас дан амтныг дуусгаж байгаа зүйлээ гэж хэлсний төлөө явуулж байгаа. Өөрөөр хэлбэл судлаад одоо магадгүй хэдэн ширхэг амтан байж хичнээн анчинтай болоод ингэж юм бэ гэж хэлэх гээд байхгүй. Би зөв хардаг юм. Одоо энэ буудлын спорт төгсснөөс хойш одоо чинь би 13 оноос хойш хичээлээд ингэж явж байгаад за би хэдэн онд хамгийн сүүл данд явсаач мартцсан байна. Одоо анд их сонирхолтой болсон. Тийш очиж хичнээн бензин тосчтойгоод баахан жоо ингэж мингээд те. Яваад дээрэс нь амаа хийж ингэж яваад паг цаг урж явахын оронд би дуртай спортоо хэдэн цаас руу хэдэн сум гаргах нь надад илүү кайфтай байгаа байхгүй. Тэгэхээр яг үнэ хэлээд энэ манай спортын буудлын спорт хэрэгжиж байгаа юм энэ анд явах нь багасчдаг байхгүй. Баг байхгүй байна. Тэгэхээр баг анд бол ямар ч анги сонирхол байхгүй. Ямар сонирхол тийм болчихсон. Чи нэг юм жаа. Тэнгүүд ямар сонирхолтой байна гэдэг чинь. Тэнгүүд одоо болохоор хуулийн дээр байхгүй. Бид нар дараагийн шинжилсэн дээр бид нар ингээд одоо санал мал өгөхт наа чи байж болохгүй гэсээр боловч нэг зүйл нөгөө үзмэр цуглуулгын галц хэсгийг буудах чадваргүй болгоно гэсэн үг 2001 оныхон хууль дээр байж байгаа. Сүүлд 15 оны хууль дээр засагдсан байхгүй. Буу байхаа болчихно үстэй. Одоо яг наадах чи одоо чи машин цуглуулдаг байсан чи машин энэ явуулахгүй болгоцсон байвал тэнч хэрэггүй хооргүй байх ёстой гэсэн хуулийн юм ороод ирж байна шүү дээ. Тэнгүүд тэрэн шиг байсан. Тэр чин тэр хэсэг тэгж байгаа хүмүүсийн буунуудыг наа чин үзмэр цуглуулгын аваатар хөнгөтэй авчиад гол төмрөнд ирээлж мэрээлдээ цоолоод ингээд юг болгоо ичдэг юм. Тэр нэг болгоо ич. Дээрэс нь тэр чин үн цэнтэй байх ёстой гэдэг тийм болж. Тэр чин биш болгоо ичж байхгүй. Тийм юм байсан бүр гажууд. Одоо сүүлдээ 15 оноос хойш
Байна штэ энэ штэ нараа. Яхаа ингээл ингэжтэй байхгүй. Тийм үү? Одоо энэ цуглуулгын зурилтай байна. Цуглуулгын зурилтай байхгүй. Очоод ийм болгоо. Яг АК байгаа штэ. Тийм ээ. Тэг АК шүү. Тэнгүүл ингэжтэй байхгүй. Тэгээд нэг юм байна. Тэнгүүд бас нэг юм хэлэх гээд байгаа нь татвар байна. Бид нар яг өмч ярьж штэ. Тэнгүүд нөгөө энэ өмчч нь бол өөртөө би одоо тэрүүгээр ашиглаад магадгүй ашиг олж ивэл улсад татвар төлж байгаа. Өөрөөр хэлбэл ангийн буутай хүн бол улсад татвар төлж. Спортын зэвсэгтээ одоо магадгүй бидний юм би тэрүүгээр одоо улс нийгэмд ашиг олохгүй шүү дээ. Яг бол бууцааргод энэ бууцыг маргаа за нэг энэ буунууч бүгдээрээ нөгөө лимиттэй байна. Ашиглалтын одоо буудлага сумны тоотох буудахад гол нь байхгүй болж байгаа хгүй. Тэгээ энэ бууч хэрэггүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө тэнгууд тамирчдын бууг авч бас татвар авдаг. Үзүүр цуглуулга бол бас үндэ татвар авч яах юм тэр чинь буудахгүй ингээ зүгээр би одоо үндсэндээ хэрэглээ. Үзүүр цуглуулга буудаж болно. Гэтэ тэр буугтай хуулиараа ч гэдэг юм зөвхөн буудлагын талбай дээр л буудана. Үзүүр цуглуулгын буугаар чи ан хийж болохгүй. Спорт ашиглаж болохгүй гэдэг юм ингээд заагалчуд болохгүй. Тэг чинь яаж вэ? Энд дээр татвар нэртэй. Хожим бол юу гэсэн юм? 2001 оны хуулиар одоо буунуудаа ангилахдаа калибраар ангилаад баг калибртай бол 6000 төгрөгийн татвар дээж том калибрт бол 8000 төгрөгийн чөлөө татвар төлнө гингээ байжсэн чинь алтан үсэд ерхий сайд байж хата ингээ хууль орж энэ яг татвар яасан байгаа ард нэг тэгд нэм гээд пад нэг тэг нэм яачих байхгүй өөрөө л бас ямар нэгэн судалгаагүй уул нь бол бууныхоо зориултаараа одоо нөгөө татвар төлж болох байхгүй тэг чин калибраар гэдэг чинь ингээ нөгөө засах юм бол амар их байж бас нэг ийм юм байгаа даа. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсад нэг $800 гэж байгаа гарбуу манай Монголд орж ирэх 15 сая төгрөг болж байна. Яагаад вэ гэхээр манайх чинь нэг би нарийн мэдэхгүй байгаа. Гэхдээ нэг буу зарах хэрэгтэй байгууллагын зөвшөөрлийн өгдөггүй ч юм уу. Тээвэрлэлийн нэг ганц хоёрхан компанид өгсөн нөгөө хэд нэг $800 буу оруулж ирэнгүүтээ дуртай аманд багтсан үнээрээ хилээд ч юм уу зардаг. Ер нь бол манай буунууд чи айгүй хямдхан бохгүй юу. Тэнгүүтэл нөгөө хүмүүс сүултээ нөгөө буу авч чадахгүй байгаа нь юу гэхээр энэ бууг нөгөө мөнгөтэй хүмүүс л авдаг. Би бол тэгж бол энэ лакшери гэж ойлгоод байна. Лакшери мөнгөтэй хүмүүс л. Тэгэхэд өөр оронд болохоор тэр чин зүгээр наад чин зүгээр хэрэглээ байж ах хэвээр зүйлээ тий. Тэгээд манай оюутын сая хэлсэн гоё зүйл юм л да. Үндэсний хүн болгоныг эх орноо тий хамгаалах үүрэгтэй. Одоо жишээл бэлтгэлтэй. Би яагаад энэ каска тий одоо өөрийнхөө хантаац бүх надад ингээд одоо ингэ байлдааны ажиллагаа болоход бүх юм байдаг аахгүй. Тэгвэл би нөгөө нэг бэлтгэл өшөөж тий тэгсэн ягаад энэ юмнууд үрж тарахгүй байна. Наваа зарч марч гэсэн үгүйсэд миний хантаа сум нэвтрэхгүй тий ингээ ягаад бэлэн байж байна гэхээр эх орон дуудахад би хизээд бэлэн байх хэрэгтэй тий тэр утгаараа ингээд сүнээр битээр ингээд хадгалаа. Тэрнээс гадна юу л та соёл л доо. Одоо жишээ нь Японд ихт чинь л одоо самурай хоёгийг бол ингээд олон зуун дамжуулаад одоо ингээд өвлөөд тэрийгэ шинээр хийлгээд өмсөөд ингээд залаад байж идэг. Биднэрт бол яг одоо мэдээж байдаг байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бол яг Монгол баатруудын хоёыг бол би бол яг айлд байгааг бол харж байгаагүй. Яг хуучны одоо Монгол баатруудын хоёыг бол өнөө цагт одоо ер нь бол иймэрхүүл байна гэсэн үг. Одоо энд байж байгаа шиг. Тэгээд яг би өөрөө бол спортоор хичээлдэг хүн. Яг давхар бол тактикийн бодлогод хийдэг. Тактикийн сонирхолтой. Яагаад эдрийг ингээд аваад ирсэн юм бэ гэхлээр тактикийн гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг тэрийг дараа нь ярих. Энэ дэр би нэг юм хэлэх гээд байна. Яг үннийг хэлэхэд одоо миний одоо энэ авчирсан одоо энэ сетап буюу одоо энэ хоёрт хантаа зүйдийн тэ дуулга энэ батл белт буюу дайны бүс. Яг үннийг хэлэхэд энэ манай Монголын зарим тусгай албадуудынхаас ч хамаагүй илүү байна. Айрам хэрэгэлдэгтэй бол бүр ярих шаардлагагүй. Энэ дэр би юу хэлэх гээд байна гэхлээр одоо би ингээд заримдаа бол бүр үнэхээр хичдэг байхгүй. Үнэхээр бүр одоо нүүр хийх өмнөөс нь хичээд байгаа шүү дээ. Тэр юу болдог вэ гэхэлэр одоо ингээд хамтарсан одоо ингээд олон улсын хамтарсан сургуульд болж байгаа. Цэргийн сургуульд болж байгаа. Тэн дээр одоо армийн одоо яг аль анги нэгтгэл гэдгийг нь бол би сайн мэдэхгүй байна. Одоо ингээд хамтарсан сургууль дээр тэр манай Монгол улсын бүхэл бүтэн Монгол улс шүү дээ. Монгол улсын одоо тэр армийн цэргүүд өмсөж байгаа одоо тэр малгай энтер бол ерөөсөө зүгээр цаасан малгай. Ямар ч одоо баллистик хамгаалт байхгүй. Зүгээр одоо барилга дээр ашиглаж байгаа каскнаас ч 7 дор зүйлийг цэргүүддээ өмсүүлээд тэгээ байлдааны сургалтанд оруулаад идэг. За тэгээд дээрэс нь одоо тэр одоо плет карьер буюу одоо ялц зөөвөрлөгч одоо хоёрт хантаа зээж байна. Тэр бол одоо ингээд зүгээр хятадын зүгээр тоглоом юм авчирээд өмсүүлсэн байдаг. Тэр мэр одоо жишээ нь одоо энэ материал гэдэгт чинь л одоо
тусдаа штэ. Кордура 1000D 500D гэж шатдаггүй одоо урагддаггүй одоо зурагддаггүй юм материал байдаг. Тэгтэл ерөөсөө одоо тэр айрамд одоо яагаад одоо тийм зүйл хэрэглүүлээд байдгийг тэрийг бол ерөөсөө би ойлгохгүй. Одоо жишээ манай Америк огт чинь л одоо яг одоо гадаадын одоо зэвсэг түвшний ашигладаг одоо тусгай хүчний одоо ашигладаг одоо материалуудыг оруулж ирээд хувцс хийгээд байхад яагаад ийм хүмүүсээ дэмжихгүй байгаа юм те. Энэ дээр бас айгу эмзэглэж яваад байд. Тийм ээ. Наач юу штэ нөгөө тендер төрийн оролцсон гэдэг шиг. Тэгэл нөгөө ярьдаг юмч орно штэ. Нөгөө халуунцаа ярьдаг. Одоо ерөөсөө одоо зовлон штэ. Сонирхогчоос муу штэ. Тийм ээ. Энийг бол авч үзэх хэрэгтэй. Одоо би бол зэвсэгчнээс олон жил хоол идсэн хүн болохоор зэвсэгчнээ муулах дурггүй. Гэхдээ үнэхээр юм ингээд хийгээд өгчүүл манайх бас Redwortex гэх нэг хийгээд байгаа. Би чадна нэг оролдож үзье. Тэгвэл нэг тендер гэдэг амар юм чаа. Ингээл 3-4 тэрбум төгрөний миний одоо толгоонд байхгүй мөнгөний ингээл тендер зарлаж байгаа. Тэгээ тэрэн дээр ангуут нэг амар гоё үг ороод ирсэн байдаг байхгүй. Ижил төстэй гэрээ хийсэн түүхтэй байх хэвээр. Би хизээч 3 тэрбум төгрөний тэр гэрээ хийж үзээгүй юм чи яах. Заавал нэг тийм компани байх хэвээр. Уг нь стандартаа мэддэг материал байгаад байдаг. Бүх юмнууд нь байгаад байгаа. Бүгднийг гоё ингээд хийгээд өгчмөр байдаг. Өөрөөсөө ингээд нөгөө Монгол хүний одоо юунд зориулаад энэ одоо модуляр системийг ингээд өөрөөсөө ингээд зохиогоод те яг хуу гадаадд хийлгэж байгаа ч гэсэн ингээд оруулж ирээд ингээд нийлүүлээгээд тэгэхэд тэр одоо жишээ нь ингээд Batter Arms гэдэг компани чинь тэр мөрийг хүртэл ингээд дэмжихгүй байгаа хамгийн гол. Одоо нэг бас нэг заваагүй юм байна. Тендерүүд чинь нөгөө бас хямд үнийн сонгох хэрэгтэй байхгүй. Хямд гэхээр л мууддаг байхгүй. Бас нэг юм байна те. Яг ингээд тендер мэн нөгөө хүрээний бузрыг болчихгүй ийхгүй гэдэг шиг. Тэгээд хамгийн аимшигтай наадах чинь ингээд цаагаараа улс орныхоо үндэсний ашигт харшим хийгээд байна. Нөгөө нэг уг нь жинхэнэ стратеги гэдэг үг чинь энчээ гарч ирж байгаа хөстэй. Тэр уул уурхаа дээр биш уг нь яг жинхэнэ энчээ стратеги гэдэг үг чинь гарч ирж байгаа байтал чинь зүгээр л үндэснийхээ одоо нөгөө сүрэн төсвөрлөх чадвар үндэсний аюулгүй байдлын эсрэг юм зүгээр тэр нэг лалрын мөнгнөөс удаад хийчихэж байгаа. Одоо юу та нөгөө мөнх цэлэнгийн сая нөгөө нэг подкастыг нөгөө влогийг үзсэн мэт тийм нөгөө нэг Судаанд очив. Нөгөө аяллаг залуу тийм. Гэхдээ манай зэвсэг түвшний залуучууд үнэхээр мундаг. Үнэхээр чадвартай, хэл устай, үүрэг гүйцэтгэлт нь сайн. Гэхдээ хамгийн хогийн юм нь муухайгаар хэлж байна. Манай хангалт бол лалрах байхгүй. Зөвхөн айгүй муухайгаар хэлж байгаа шүү дээ. Хангалтаа өөрсдөөсөө идэв юм уу тийм? Манай улсын л гэсэн юм. Улсын л байхгүй тийм. Тэрнийг чи одоо бидний яриад байгаа юм одоо нөгөө нэг юм юунуудыг хангаж чадахгүй байхгүй. Одоо манай энэ оюучиг ч юм уу. За бойлоход надаа байгаа хантаацыг манай тэр жинхэнэ халуун цэгт үүрэг гүйцэтгэж залуучууд маань хэрэглээсээ өмсөөсөө тий. Тэгээ нэг сайн юм авчихад тэр чинь 10 жилийн нэг хилээж барахгүй байхгүй. Нөгөө муу юм чинь нэг ажиллагааны нэг жилийн норм даахгүй ингээ унцдаг байхгүй. Гэхдээ нөгөө утгаараа би бас бүх манай Батлан амлахын яамны бас бодлого төлөлтийг муулж болохгүй. Одоо манай Батлан амлахын яам чинь сүүлийн 10 жил ихэд өдөр шөн шиг өөрчлөгдөж байгаа. Яасан гэсэн чинь бүр нөгөө нэг юм хуучны школтой нөгөө нэг муухай гаргах нэг орс школтой дарга нар маань бас ингээд хөөрхөн тэтвэртэй гараад ингээд ер нь бол бас ингээд өөрчлөгдөж байна. Тэнгүүл одоо ингээд нөгөө том байр суурин дээр очсон байгаа дарга нар маань болиход нэг Иракт үүрэг гүйцэтгээд энэ НАТО ямар байдгийг, дэлхийн цэрэг ямар байдгийг гэдгийг үздсэн хийсэх булаад үздсэн ч юм уу олон улстай харилцаад үздсэн дарга нар маань дээр гарч ирээд бас энэ дээрээ бас хөрөнгө мөнгө хаяад юмнуудаа өөрчлөөд ингээд яваад ингээд сайжраад байгаа байхгүй бүгдийг бас манай Батлан амлахын яамыг муу хэлж болохгүй шүү. Тэгээ яг юм чи шууд ингэнгүүт нэг дарга гарч ирэл бүгдийг нь өөрчлөе гэх тийм юм байхгүй шүү дээ. Гэхдээ одоо манай хууль зүйн яам бол амар мөнгөтэй. Манай Батлан амлахын мөнгө муутай байхгүй юу? Үнэхээр цаанаас төсөлж өгч байгаа айгүй муу. Тэгээд зайлуул нөгөө инхийг сахиулах ажиллагааныхаа инхийг дэмжих сан ман гэдэг ингээд өөрөөсөө болгодог зүйл байхгүй юу. Тэнгүүд сая хосаах хүртэл хэллээ шүү дээ. Цэргүүд хүртэл ингээд бие тамирын хувцастай ингээд явдаг болж ингээд энэ чинь бас нөгөө өдрөөс өдөрт одоо нөгөө дарга нар нь ингээд залуу юуд гарч ирж байгаа болохоор шинжлэхтэд бас бид нөгөө барууныхантайгаа бас ингээд хөл нийлүүлээд алхаад хэлсэн шүү. Юу гэдэг чинь нөгөө хүмүүсийг газар үз гэдэг шиг те гадагшаа яваад ирсэн хүмүүс нь энд инновац шинэ юмнуудыг бий болгож байгаа байхгүй те. Тэгээд тэрийг гадагшаа явсан хүмүүс нүд тайлсан хүмүүс л энэ хийн. Тэг яг нэг бас сая хэлдэг шиг анх ингээд буудга спорт руу ингээд 13 онд ороход чинь яг манай хэд чи анх нийттэй байсан л шүү дээ. Би нар
буудлагын спорт эхэлж байгаа нэг бас нэг дөнгөж юунууд аюулгүй ажиллагаа заалгаад тэгсэн чинь 13 он анхны олон улсын тэмцээн Монголд боллоо. Тэгээ Оросоос Казахстанаас ингээ бага хүмүүс ирээд шүүгчнэр Орос мах шүүгчнэр. Минж үргэлжлүүлдэг тий. Тэгэхээр анхны чинь би чинь бид нар чинь нэг Вальтрийн нэг P22 гэдэг нэг юутэй 5.6 би одоо бид нар калибрын сүмгэж ирэх бууддаг тийм гарбуу бид нар авцсан. Манай баг форенсик багч. Тэр зүгцээ очсон чинь нөгөөт нь алив үзээд байгаа шүүгч навч үзсэн. И шоолоод энэ юу юм бэ гэж тэгсэн чинь тэр тэмцээн маань 9 мм-ээс дээш бууддаг. Хизээч тийм нэг 5.6 бууддаг биш байгаа байхгүй мэдхгүй. Яана гэж хичээл. Тэгин гэсэн чинь дараа жилээс нь манай Наранбаатар манай түрүүн практик холбооны хэрэгч нараа маань чизэт үйлдвэрээс одоо анхны шайдаа нэг гарбонууд оруулж бид нар бүгдээр хөдөлж аваад гоёлолтой тухай чи 3 шайдал авчлаа. Одоо ч нөгөө юмны үн ханьж амар болцоо 10 хэдэн саялтад баг 20 сая шахууд. Тэнгүүд нөгөө тэр зэвсэгтэй өнгөтэй бид нар нөгөө гадныхаа юмыг үзэж эхэлчих. Өнгөч тамирч ижлэхэ уцтай байх хэрэгтэй. Бүгдээр ижлэхэ уц муц хийлгээ. Тэгсэн чи гүүж харах гэсэн чинь энэ Исмис шоронд очиж гүүж болдгоо юм. Энэ Соломоны ийм арцган шүд, дакулын шүд ийм арцган шүдтэй готлон өмсөх систем ингээд өмсөж эхэлж байгаа. Бүсмүс чи юм биш юм байна гэл. Ийм багс. Тэгэл дараа ингээд тамирч чи биенийхээр өөрчлөлтөө л ингээд сураал яваад. Тийм тэгэл одоо чинь манай оюутны хэрэгэлдэг юм тэр брэнд шал өөр юмнууд хэрэгэлж штэ. Тэр шиг ингээд манай энэ буудлын тамирчдууд маань өөр нь шал өөр болцсон шин нүдэн тамир. Ариу өөр болоод. Тэгээ манай оюуч бас дэлхийн авралт хэд явцтай. Тэгээд би ганц удаа л явсан. Одоо өөр болоод байгаа байхгүй нэг жоохон тийм байна. Бид нар хөгжиж байгаа. Тийм. Улам гоё болно. Тэгэхээр яг Гэхдээ улам их хөгжүүлмээр байна тий. Хурдтай хэвээр. Дээрээс нь энэ одоо яг энэ буу гэдэг юм уу тий. Энэ эзэмшилт тэгээд энэ буутай холбоотой соёл боловсролыг олон нийтэд түгээмээр. Би яагаад энэ нэвтрүүлгийг хийж байгаа? Ерөөсөө л тийм. Энэ буутай холбоотой соёл, энэ буу гэдэг чинь өөрөө маш том соёл, маш том боловсрол байгаа байхгүй юу? Тэгээд маш том хариуцлага байгаа тийм. Аюулгүй байдал байгаа тийм тий. Хариуцлагатай хүмүүс улсаа хөгжүүлдэг ерөөсөө. Наач. Хариуцлагагүй хүмүүс хизээж улс орноо хөгжүүлэхгүй. Хариуцлагатай буу эзэмшсэн хүнд анхны тусламж үзүүлэх чадвартай тий. Хариуцлагатай өнгөд чинь толгойн ажилтдаг хүн байгаад идэг байхгүй юу? Тэгэхээр буугаар дамжуулаад улс орноо сүрэн дэвсгэрлэх чадвартай болгоод үндэсний аюулгүй байдал дээрээс нь хүмүүсийн толгойг нь ажиллуулж сурах нэ. Яг юу яадаг л да. Одоо ингээд буудлагын спорт гэдэг тэгэхээр хүмүүс ингээд зүгээр буу аваад одоо байруу буудаал болчдөг зүйл гэж ойлгоод байдаг л да. Гэтэл буудлагын спорт гэдэг бол хүний одоо нэг маш олон талын чадваруудыг өндөр түвшинд хөгжүүлдэг юм комплекс спорт. Одоо маш комплекс спорт. Одоо чинь ингээд буудлагын спортоор хичээлж байхад хүн одоо тууштай хичээлж байхад шүү. Өөрийн мэдлгүй маш олон чадваруудыг эзэмшдэг. Ингээд зүгээр суудсан байдаг би энд нь. Яг хөө жишээ гэх юм бол одоо мэдээж одоо зэвсэгтэй аюулгүй харьцахыг бол угаасаа ойлгомжтой. Хүн болгон л эхлээс сурна. За дараагаар нь анхаарал төвлөрүүлж сурдаг. Одоо flow state буюу гүн төвлөрлийг сурдаг. Яг тэгэхээр буудлагын спорт ингээд одоо секунд одоо юугаар одоо дойлоор хэмжигддэг. Одоо бүр одоо 100-ны 1000-ны одоо наривчлалтаа хэмжигддэг. Тэнд баг зэргийн л анхаарал сарнихад их оноо алддаг учраас тэнд гүн төвлөрлийг сурахаас арга байхгүй. За дараагаар нь сэтгэл зүгээ хянд сурдаг. Сэтгэлийн хаттай болдог. Дээрэс нь стрессийг одоо менежмент хийж сурдаг. Одоо динамик буудлагын спорт дээр ялангуяа ярихад одоо хөдөлгөөнтэй үед бууддаг. Тэнд зүрхний одоо цохилт бол ингээд өндөрссөн үед одоо ингээд хяналтайгаар аюулгүй нөхцөлд одоо цэцтэй буудахын тулд хүн сэтгэл зүгээ хянаа. Тэгээд ерөөсөө ингээл таймер дуурсны дараа бипгэл дуурсны дараа хүн одоо нэг time pressure буюу цагийн дагамтанд орж эхэлдэг байхгүй. Цагтаа уралдаж буудаж байгаа учраас хурдан хугацаанд цэцтэй буудахаар өрсөлдөж байгаа учраас. Тэгэхээр стрессийг менежмент хийж сурдаг. За дараагаар нь гэх юм бол fine motor skill буюу нарийн одоо хурууны одоо торгон мэдрэмжүүдийг суудаг. Одоо ягаад тэгэхээр одоо би энд яг хөө ингээд юунууд аваад ирсэн ч гэсэн одоо ингээд спортын бууга бас аваад ирсэн маа. За энэ дээр одоо ингээд спортын бууны за ер нь бууны гох гэхэд бол одоо хэдэн 100 граммаас өсвөлээд одоо хэдэн хил хүртлээ бол ингээд даралтаар дарагдаж маш богино зайд одоо ингээд сул явуулт болон чавх одоо мултрах тэр одоо миллиметрээр хэмжиж байгаа зайг бол ингэж мэдэрч даардаг. Тийм учраас fine motor skill одоо ерөөсө хөгжимчин хүмүүс шиг одоо сайжирна гэсэн. За тэгэхээр тэрнээс гадна одоо нэг нүд гарын одоо координац буюу хамтын ажиллагаа сайжирдаг. Одоо яг боксч шиг, ширээний теннис, талбайн теннис тоглодог хүмүүс шиг бол сайжирна. За тэгээд хөдөлгөөний баланс сайжирдаг.
Буудлагын спорт ингээд нөгөө динамик буудлагын спорт, экшн спорт болохоор яадаг вэ гэхээр зүгээр зогсоогоос буудахгүй, суугаа, хөвтөө, хазаасан, за тэгээд алхаж явахдаа бүр гүйж явахдаа бууддаг. Тийм учраас саадтай. Тэгэхээр одоо нөгөө биеийн баланс бол сайжирж байгаа. За тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр буудлагын спорт, оюуны спорт. Яг тэгэхээр буудлагын спортод амжилт гаргахыг гэвэл тархиа маш сайн ажиллавал. Одоо тэнд одоо ингээд нэг нэгдүгээрт бол яг техник сэтгэлгээс нь одоо энэ бууныхаа одоо ингээд бүрэн бүтэн байдалтай тоноглох, одоо илүү цэцтэй болгох ч гэдэм үү, одоо засвар үйлчилгээ, цэвэрлэгийг бүх хүн өөрөө хийдэг учраас техник сэтгэлгээ сууж байгаа. Тооцоол сайжирдаг. Одоо байны наан цаана хол ойрыг тооцоолно, сумны гарааны хурдыг тооцоолно, сумны уналт буюу баллистикийг тооцоолно, тэр салхины зүгчийг, салхины хурдыг тооцоолно. Тэгэж одоо буудалтыг үүсгэж байгаа учраас аэродинамик гэдрийн баг яах юм шүү тий. Агаарын чигшлийг хүртэл тооцоолж байгаа шүү дээ. Precision буудлага буюу одоо холын зайн буудлагууд бол ялангуяа. За тэгээд би дөрөвс нэг тактик сэтгэлгээ, тактик одоо төлөвөө боловсруулах чадвар хөгждөг. Яг тэгэхээр за би одоо практик буудлага дээр жишээ аваад ярихад практик буудлага дээр long stage бол 32 буудлагатай байдаг, урт стейж нь. Тэр стейжийг бол ингээд тэр тэмцээнд нэг л удаа одоо quarter master гэж хүмүүс зориулаад барьдаг. Дахиж тэр стейж дээр хизээч тэр хүн буудахгүй гэсэн. Нэг л удаагийн боломжоор хамгийн сайн гүйцэтгэлийг үзүүлнэ гэсэн. Тэн дээр бид нарт ингээд ороход 2-3 минутын л хугацаа өгнө. Тэр үед ингээд одоо 32 ширхэг металл байх юм бол бид нар тэрийг 2-3 минутанд маш хурдан чийжилж бүгдийг хаана байна чийжлээд дараа нөгөө тактика боловсруулдаг байхгүй. За эндээс нь эхэлж буудъя. Энд магазинаа солио, ийшээ төрүүлжгүй. Ингэж хөдөлгөөн дээр хурдтай хөдөлгөөн дээр нөгөө аюулгүй дүрмээ алдчих вэ гэдгээ одоо ингэж тооцоолон бодож шүүгчнөөс тийг харах нь шүү дээ. Бүгдийг харна гэсэн. Тэгээд тэндээс одоо нөгөө нэг тактикаараа өрсөлдөж. За тэгээд тэндээс нөгөө нэг би түрүүн хэлэхээ марцсан байна. Буудлагын спортоор хүн маш их хат суудаг байхгүй. Сэтгэлийн хаттай болдог. Яг тэгэхээр тэнд хүн л болсон хойно алдаа гаргадаг. Одоо аюулгүй дүрмүүд гэж байдаг. Маш нарийн дүрмүүд гэж байна. Тэн дээр ингээд алдаа гаргахад тэр тухайн тамирчны хэн байх, хаанаас ирсэн байх. За тэгээд юу хийдэг байх нь хамаарахгүйгээр жижигхэн л алдаа гаргасан бол тэр хүнийг өчиггүйгээр disqualification буюу тэхгүй өгөө тэмцээнээс хасдаг. Тэгэхээр ерөөсө хасагдаж үзээгүй тамирчин гэж байдаггүй. Тэрийг даван гардаг учраас маш өндөр сэтгэлийн хаттай болж өгч гэнэ гэсэн. За тэгээд ерөөсө стресстэй нөхцөлд одоо маш хурдан зөв шийдвэрийг гаргадаг. Одоо ингээл буудаал явж итэл төлөвлөгөөний дагуу явж итэл төлөвлөгөө бүтлгүүцдэг. Янз бүрийн саад гарч ирдэг. Одоо нөгөө буу мууцдаг ч байд юм уу те тооцоолог юмуд гарч ирдэг. Энэ үед маш хурдан зөв шийдвэрийг гаргаж сурна. Нэгсэндээ стресстэй дарамттай үед зөв шийдвэрийг хурдан гаргаж одоо реакц хурд сайжирч. За тэгээд энэ бүхнээс нөгөө хамгийн чухал сурдаг юм нь өөртөө итгэл. Одоо ингээл өдөр болгон ингээл нэг техникэд автаал одоо өөрийн нөгөө булчингийн санах хой буюу muscle memory-доо суулгаад за тэгээд тэр хол байгаа байг одоо тэр гарт байгаа жижигхэн зэвсгээр одоо ингээд одоо секундын наривчлалтаа буудаад оноход тэр хүн өөртөө итгэл нэмжээдэг байна. Өөртөө итгэлтэй. Энэ бүх хүчин зүйлүүд сурсан юмнууд нь хүний амьдралд маш их хэрэг болдог. Ерөөсөө яг би өөр дээр ярих юм бол буудлага намааг ер нь бол өдий зэрэгтэй авч явж байгаа хүн болгосон гэж хэлж байна. Тэгээ ерөнхийдөө ингээд яг товчхон ингээд хэлэх юм бол буудлагын спорт гэдэг зүйл маань хүний амьдралд хэрэгтэй чадваруудыг тэр чигээр нь биед нь суулгаж өгдөг байхгүй. Одоо жишээ нь бид ингээл ягаад зэвсэг гэж ярихгүй. Хүмүүс бид нар яг нэг зэвсэг гэж яриад бол эвтэйхэн байд юм шиг сурцсан байгаа даа. Бидний нүдээр бол энэ зүйлүүд маань зүгээр л спортын хэрэгсэл. Зүгээр л техник бидрүүнээс хойш техник гэдэг байгаа спортын хэрэгсэл байгаа даа байхгүй. Ган гэдэг байгаа тийм. Тэг ган гэдэг байгаа. Зэвсэг гэдэг маань бол өөр зүйл байна гэдээ яриад байгаа. Тэгээ ерөнхийдөө бол буудлагын спортоор хичээлэхэд бол хүн маш их юмыг мэдэж аван сурч авна. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэн монголчууд бас буудлагын спортоор сурахаасаа гэж би бол миний хувьд бол хүсдэг. Бас нэг хүсэл байдаг байхгүй. Одоо яг нэг манайх яг одоо манай бидний амьдрал жоохон тийм таар бол байна л та. Ерөнхийдөө дундаж амьдралтай монголчууд нь цөөхөн болоод байна шүү дээ. Тэгж. Тэр нөгөө хүмүүс харах нэг мөнгөтэй спорт гэж хараад байгаа байхгүй. Уул нь бол гадаадд бол энэ чинь мөнгөтэй юм шүү. Дундшуудын спорт байхгүй. Одоо мөнгөтэй хүмүүс чинь гольфо тоглодог байхгүй. Нөгөө нэг теннисээ тоглодог. Хизээч биш буургаа байхгүй. Яг бол бууч жоохон тийм нэг одоо энийг сурахын тулд эзэмшихийн тулд зөвхөн буудаад болчихгүй. Энэ бууг чинь заавал дараа нь цэвэрлэж ин дараагийн ажиллагаа бэлэн найдвартайхын тулд цэвэрлэж тослно. Тэгээ энийг үйлчлэх механик тэгээ нэг тосмоос сууж байгаа заван дуу болох байхгүй. Ер нь бол хар ажиллахтай байхгүй. Тэнгүүд энэ яг дундчууд нь эзэмшдэг. Хэрэв дундчууд нь их байх юм Монгол улс бол баян байх ёстой шүү дээ. Тэгээ зүгээр санаагаар болдог бол
яг ингээд Монгол улсын аварга гингот одоо яг Монгол одоо бидний хичээлдэг хэдхэн залуучуудаа биш аймагт нь бүс мөсөө шалгарсан аваргууд нь нийлээл одоо мангар том зааланд ингээд хөвчнөө одоо олон улсын тэмцээн шиг одоо 30 эд стейж мессеж бууддаг тийм тэмцээн юм бол би тгийсэж хүсдэг байхгүй. Тэгээд бас нөгөө манай Батлан авлагын яамны бас нэг гоё бодлого хэдэн жилийн өмнөөс хэрэгжээд одоо намайг армиас гарахаас өмнө хэрэгжээд эхэлсэн нөгөө нэг одоо ингээд одоо нэг бүлэг одоо ингээд тэгнэн дөрөөс очиод одоо дорн говьт очиод дорн говийн одоо ингээд юу гэдэг лээ одоо нэг онцгой байдлын бэлэн байдлыг ингээд бэлдээд одоо тэнцээ нэг 10 сургагч багш бэлдчихнэ штэ ингээд аймаг болгоно ингээд бэлдээд яваад байгаа байхгүй юу? Энэ бас айгүй зөв бодлого гэж бодож байгаа. Тэнгүүт бид нар чинь одоо нөгөө одоо миний мөрөөдлөөр бол цэргийн албаагч те нэг жил үүрэг гүйцэтгэжээд одоо Баян үлгийгээс ирсэн ч юм уу, Дорндоос ирсэн ч юм уу те очичоод тэнцэнэ бас цаашаа ингэ сургалт явуулдаг болоосаа те. Одоо нэг хүн 10-ыг бэлдээ 10 хүн 100-а бэлдээ. Сумынхандаа одоо нөгөө нэг бүх рефлексүүдийн суулгаж барих. Хөл гэхэд аюулгүй ажиллагааг заагаад өгдөг. Нөгөө дөрмөө заагаад өгч те. Тэр нь бүр ингэ үүрэг болгоод те заавал тийх ёстой шүү гэд. Тэнгүүлт чи хүн чинь нөгөө ингээд албаа хаачаад хурж ирээд нөгөө энэ чинь баах юм ингээд наагаад ирдэ штэ. Тихгүүгээр амар гоёор ингээд өөрийгөө зэ нөгөө ингээд сурчлах ч юм уу, мэдэн сурсан юм аа ингээд суманаа түгээдэг ч юм уу нэг тийм систем тогтоосоо гэж ингээд боддгийн. Гэхдээ нөгөө манай Батлан авлагын яамнаас иймэрхүү ажил явуулж байгаа юм байлаа. Гэхдээ ер нь сургалт явуулаад хөгжижл байна л да. Хөгжиж байна. Одоо чинь би бас хэлмэр санагдчихлаа. Би саяхан нэг тэмцээн шүүсэн байхгүй. Тэр нэг юуны F class өндөр гэдэг нөгөө буудлагын тэмцээн багч зөвхөн снайперуудын ордог. Тэр тэмцээн дээр ингээд нийтдээ ингээд 800 600 метрт бууддаг. Төвхтөө 800 600-д 15 15 буудал хийж байгаа. Нийтдээ 30 буудалтай. Тэгээд 8 9 10 гээд буудаж шүү дээ. 10 өндөрт 10-ийнхаа яг голын цэгийг X гэдэг байхгүй. Яг голд нь онох юм бол X гэдэг нийтдээ 30 буудалтай шүү дээ. Хүмүүс өрсөлдөж байгаа хүмүүс. За би нэг тэн чин 50 дүүн оролцсон байхгүй. Тэгээ буудагч нар ингээд дүнгуудыг харж байгаа шүү. Тэгсэн чинь хүмүүс тэгж байгаа байхгүй. Бүгд 10 онох нь шүү дээ. Онцсон. Тэгтээ дотор X-ээ тоолж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн цэвэр 10. Гэсэн чинь өө за миний 25 болчихсон. Би гүйцэхгүй байна гэвэл би боллоо мөлөө гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө түрүүс өнч 29 буудаж 29 X-тэй байгаа байхгүй. Пүүх. Тэнгүүд тэрнээс хойш ингээд 27 28 буудагч нар тийм сайжирсан байхгүй. Одоо хуучин ч хүмүүс тэгж ярьдгүй л шүү дээ. Одоо 800 буудахад хэдвэ одоо нөгөө хүмүүс бид нар одоо бууна наадах чи ашигтай тусгал хэдвэ гэдэг юм ярьдаг. Хуучны ойлголтын ярьдаг байхгүй. Одоо өөрөөр нь бууга мэдхгүй ингээд тийм хүмүүс сошиал тийм хүмүүс чинь зөндөө шүү дээ. Бид нар ч гой юм ярьж шүү дээ. Тэгэхэд яг амьдрал дээр хүмүүс нь хөгжөөд шүү дээ. Өөрөөр 25x-тэй хүн за би төрүүлэх өнгөрчлөө шүү. Болиг гэж ярьж байгаа. Тэгж сайжирсан байна. Манай энэ холын зан буудлынхан бол ерөнхийдөө дэлхийн хэмжээд очсон. Одоо манай нарагийн дээр ч үл 1000 зүйл бодлоо. Сайн буудж модод л шүү. Ер нь яг холын зан буудлагаас гадна бол одоо манайх ч одоо практик буудлагаар бол бас дэлхийн хэмжээнд очиж байгаа шүү дээ. Авраг авсан. Аз мазын юу авсан. Дэлхийн аврагууд 3 алдсан. Одоо жонерууд энэ төр бол карбин дээр бол одоо айхтар байгаа шүү дээ. Амар байгаа шүү. Тэгвэл одоо жонерууд нь ч ойлгож байна. Чим нөгөө 18 хүрээгүй хүмүүс байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бас нөгөө энийг хэлчихсэн манайх бас нөгөө тогтолцоогоо ерөнхийдөө өөрчлөхгүй болохгүй нэ гэдэг юм хэлэх гээд байна. Одоо галцгийн хуулийн дээр ч одоо 18 нас хүрсэн тэгээ галцгийн тодорхой сургалт намрах зүйл би эрүүл мэндийн хувьд тэнцмэнсэн гэдэг нэг юунууд баг тийм хүн галц шиг эзэмшнэ гэж байгаа байхгүй. Би нэг одоо эрхэм бодис нэвтрүүлгээр бас нэг гадны нэг Америк одоо специфик импортлдог хүнийг оруулахгүй юу. Тэгсэн чинь тэрнтэй би зөв ярилцсан учраас нэг асуусан зүйл байхгүй. За та нар ингээд анх зэвсэг олгохдоо энэ яаж авдаг мавдаг гэд ярихгүй юу. За тэгсэн чинь манайх юу ядгүй штэ бичиг баримтааг бол авчдаг штэ гэсэн чинь Америк чинь анх төрөөл тэр хүн эрүүл мэндийн үзэл тамирт эрүүл мэндийн даатгалаа төлөөд эрүүл мэндийн хяналтандаа тэр чигээрээ тэр хүний даан ингээд санд нь байж байгаа байхгүй. Тэнгүүд одоо сэтгцийн хувьд эрүүл бус байх юм бол өгөхгүй нэ штэ. Сэтгцийн хувьд эрүүл байгаа хүнийг шууд өг гэд өгчөж байгаа байхгүй. Манайх гингүүд эрүүл мэндийн үзлэг гингүүд чинь шууд бид нар одоо галчиг эзэмшигч ажиллах яхан готод яг нөгөө эрүүл өндөр эмнэлгээр нэм хууц бүглүүлдэг байхгүй хараад мэд зүг мөг гэд тэгснээр эмчнэр чи хуруу гэж хараа энэ хуруу чинь байгаа юм аа зөгчий гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө
хуруугүй байх нь бол буудаж болохгүй нэ гэдэг ойлголт. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн дэм дээр очин жоо асуумж асуужсэн за өгчий гэж. Өөрөөр бид нар одоо эрүүл мэндийн тэр нэг тогтолцоонд хамрагдаг учраас одоо 18 хөрөнгөт миний эрүүл эсхийг шалгаж өгөх гээд шүү дээ. Тэр нь жоо тийм байна. Тэнгүүт чинь бас нэг түрүүний хэлгээд байгаа юм. Би дэлхийн аврагт явж байсан чинь Америкийн нэг буудагч явах тэрэгэн цэртэй буудагч заа. Энэ хурам байхгүй юм бүчтэй. Тэгтээ буудаа тэмцээнд буудаад явж байгаа байхгүй. Одоо манай энэ хурууг хүн бууны зэвсгийн гэрчлэлд олохгүй нь эрүүл мэндийн тэнцэхгүй нэг гэх гээд шүү дээ. Тэгэх гээд. Энүүгээр буудах, энүүгээр буудж болно. Альгуулж буудж болохгүй байхгүй. Бас нэг өөр ойлголт байгаа даа. Тийм ээ. Тэгээ манайх тэр одоо эрүүл мэндийн тогтолцоо маань болоог учраас тэгж үжиж чадахгүй нь хоёрдугаарт нь тийм хүү байна. За ерөнхийдөө манай цаг маань ерөнхийдөө ярихаар амар дуусах төгч чинь. Тэгээд та бүхний бас нэг ярьчих юмсан гэж бодож исэн. Тэгээд бас нэг дутуу үлдээсэн байж магадгүй гэдэг юмнуудаа хэдүүлээ гоё базаад дуусгая. Зүгээр би бол нэг ийм яг түрүүний нөгөө ярьжсэнтэй адилхан цэрэгт нэг жил аль пааж байгаа залуучуудаа яг энэ бууны боловсролыг олгоод тэр first aid kit-тэй харьцаал гаргадаг болчиход энэ бол Монгол улсын сүрэн дэвсгэрүүлэх чадварт амар чухал нөлөө үзүүлдэг шүү. Тэр нэг ингээд нөгөө бөөнөрөө өдөр шөнөгүй алхаж ийснээс илүү буутаага тий шууд аймаг дээр очиод суман дээр очиод бууныхоо гохонд гар урдгүү нөгөө нэг аюулгүй юмаа мэдчихийдэг буу сум хоёроо тусдаа тавьдаг гэдэг энийг л ойлгуулаад тэгэл тэр суманд очсон залууч бүгд нь дараа шүү. Нөгөө гэрийнхэндээ ядаж бүгд нь хэлдэг шүү. Хүүхдүүдтэй хэлнэ, эхнэртэй хэлнэ, өвөөдөө хэлнэ, аавдаа хэлнэ, хөөе наад юун дээрээс битээ сумаа тусдаа ойлгох гэдэг. Энэ нэг жил гэдэг бол хангалттай сургачих боломжтой хугацаа. За яг хоо одоо мөнгө төгрөг байхгүй сум өмнө байдаг юм бол заавал буудуулдаг юм гэхэд ядаж буутаага харьцдаг тэр аюулгүй дүрмийн заагаад өгчгөл тэгэл энэ бол амар том өөрчлөлт болно шүү. Би бол тэгж маш зөвлөлтөө. Одоо хүн амьдрж л байгаа бол аваар асуулал гарах нь тодорхой шүү дээ. Тэгэхээр ерөөсөө заавал бууддаг одоо гэлтгүй ерөөсөө хүн болгоон бүр одоо ингээ багаас нь одоо бүр боловсролын системж оруулаад өгчвөл бас зүгээр юм шиг болоо. Одоо анхны тусламж үзүүлэх чадрыг хүн болгон сурчих юм бол одоо та бүгдийн хилдгээр яг угаасаа ингээд хажуудхаа хүртэл хамгаалаад явчих боломжтой. Одоо угаасаа нөгөө аврах боломжтой одоо өчнөө одоо тэр аваар усал дээр бид нар аварч чадахгүй энэ бүхнийг сураагүйгээсээ болоод олон хүний амнаас ирсэж чинь гэж ярьж штэ. За яг буун дээр гэх юм бол нөгөө Теренс Ворлигийн хэлсэн нэг гоё үг байдаг. Хэрэгтэй цагт буугүй байснаас хэрэггүй цагт буутай байсан дээрээ гэдэг гоё үг байдаг. Тэгэхээр ерөөсөө бид нар одоо яг бууны соёлыг ингээд одоо түгээн дэлгэрүүлж суралцах болно. Суралцах багаас нь сурах одоо бусад орнууд ч хөгжилтэй орнууд ч одоо багаас нь оруулаад шүү дээ. Хүүхэд байгаас нь явуулаад шүү дээ. Манад бол хүүхдээ явуулж хууль зөрчих гээд шүү дээ. 18-аас дээш нь зөрчих гээд. Манад одоо манай оюутан анхад хичээлж ирсэн гэдэг юм аа. Манай Airsoft-ын чийл энэ юу байна л та. Airsoft-ын зэвсэг бол одоо яг энэ буутаага адилхан грамжинтэй ингээ хийцэн адилхан гэхдээ өргөн сумар бууддаг. Энд бол хүүхдүүд хүмүүс хамруулж сургаж байгаа. Энэ их зөв. Тэр энийг бол бүрөөсө болдог бол рефлексээ бол тийч авчих нь шүү дээ. Авчихна гэсэн. Өө тийм. Аюулгүй ажиллагаас сурч. Асуудал өгсөн. Тийм ээ. Тэгээд дараа нөгөө нэг тэрэлт мэрэлт яг тэр чинь бас тэрэлтээс гадна тэр одоо түрүүний манай оюутан хэлдэг шиг тэр нэг чадруудыг чинь эзэмшиж авдаг байхгүй. Яг бол төлөвлөх, боловсруулах тэр нэг бясалгалыг хүртэл хүүхд байхдаа хийгээс сурчиж байгаа байхгүй. Тэр чинь бясалгал болдог байхгүй баг энэ. Нөө хүн буудахаар амар гоё тайвширдаг гэдэг шиг. Хүн буудахаар амар гоё амардаг шүү дээ. Стресстэй л гэдэг. Яг тэгэхээр бид нар ч одоо ингээл түгжээ юу байдیں۔ Хүүхдийн сургалтын төлбөр ингээл асар мянган олон би одоо ингээл цалингаа яаж тавих уу гэдэг ингээл стресс ажиж буутахад миний гох одоо булчингийн ажиллах тэ тарих хоёр энэ хоёр л ажиллаж байгаа байхгүй өөр юу ч бодохгүй би байгаа бод. Тэгээ нэг хідэн сум гаргаж ороод тарихч амар гоё амраад ороод идэх бүр ингээд бясалгал хийчих. Амар гоё болоод юу яадаг байхгүй одоо нөгөө би чадах болов гэж боддог штэ. Монгол хүмүүс бол угаасаа цаанаас өвөгдөлтөө. Яг тэгэхээр бид нар ч эрт үеэсээ л угаасаа байлдж ирсэн хүмүүс шүү дээ. Байлцаар ирсэн. Тэгэхээр яг нөгөө дээр үеийнх нь одоо тэр дайчид мориндоо гэдэг байгаа шүү дээ. Цаанаас нөгөө генэндээ угаасаа байдаг учраас амархан сурдаг. Тийм ээ. Одоо морин дээр одоо ном сум харуулж явсан хүмүүс ч ерөөсөө одоо тэр бууны одоо тэр recoil одоо явдал дундаа буутах энэ төр бол хамаагүй л авьяаста гадаад хүмүүсийг бодох юм бол сони юм биш. Би сая 100 нууна гадаад найзуудтайгаа буудуулж байгаа. Тэгээд буудуулж хагаад манай хүүхд ч нэг нь 11-тэй нэг нь 8-тай байгаа шүү дээ. Практик бодлоо нараах төр очиод
хүүхдэд чизээ өгöd бууд гээд. Тэгээ нөгөө амьдралтаа жигийн самар бууж үзгүй 8 настай хүүхд ч тийм. Бараа. Оноод бан гэл нэг одоо бас ингээд зүгээр үзэгчтэй нэг хэлэхэд яг ингээд энэ спортоор хичээлэгч вингийг бол Монголд бол нэг боломж нь бол байна. Одоо боломж буюу одоо нэг төгслүүд нь одоо хайцсан байг болчих. Одоо та хэрэг яг тамирчин болохгүй ч гэсэн яг бууж үзмэл санагддаг шүү дээ. Тим хүмүүст боломж бол одоо жишээ нь практик бодлогын талбай байна. Манай ханаар буюу одоо 3 төрөлтэй бодлого төмөр бодлогын холбооны бодлогын том талбай байна. Хамгаалтын бодлогын холбооны том талбай байна. Одоо тэгээд дээр нь түрүүний хүүхдүүдийг бол одоо Airsoft-оор хичээлж болох Prime гэх клуб энэ төр байна. Энэ бүх нээлттэй байхгүй. Action. Тэгээд тэр нөгөө тэрэнд одоо нөгөө хүүхдүүдээ ч гэдэг юм эсвэл өөрөө бууж үзээгүүл заавал нөгөө анхан шатны сургалт мөглөхөөс илүү нэг өдөр очиод буудаж үзэх болцоо бүгдд нь байгаа шүү гэдэг бас хэлэх хэрэгтэй. Тэр нөгөө Action-ээр бүр Airsoft тэрэн дээр юу гоё вэ гэхээр бас нөгөө хүүхдүүд жоох хүүхд байсан ч гэсэн тэр яг нөгөө аюулгүй зааварчилгаа бүх юм яг энэ галц хэсэгтэй ч юм уу галттай харьцаж байгаатай яг адил бүх стандарт нь. Тэгээ дээрээс нь бууныхын жин адилхан юм биш үү? Бүх юм адил. Харьцаа нийжлэх. Хүн гарч байгаа нь юу байдаг вэ? Би нэг хүүхдэмээр бас тэг нэвтрүүлэг хийдэг байхгүй нэг их мод тэр хүүхдүүдээ тэгс нэг 11 настай хүүхд байгаа байхгүй. Хоёлоо буудаад өрсөлдөж үзэх үг нэг дасгалыг тэхүү гэсэн чинь тэгээд хин төрүүлэх байх гэж бас би л төрүүлнэ байх. Өөрөө л 11 настай өөрт амар итгэлтэй байна. Тийм шүү дээ. Би тэг хожигдсон шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол яг мастер застер байхгүй. Юу аавна л. Олон улсын хэмжээ мастер ч хог агилж байгаа. Манайхан ингээд нөгөө нийтээрээ буу болон зэвсэг гэдэг зүйлийг хооронд нь одоо нэг ялгаж одоо нөгөө харах өнцгөө өөрчлөөсөө л гэж хүсээд байгаа. Одоо энэ хүн нөгөө нэг хүсэх юм бол юу ч зэвсэг болгож ашиглаж болно гэдэг байгаа шүү дээ. Одоо тэн дээр хөгжилтэй юм байдаг байхгүй. Сошиалаар яваад нэг хэсэг явж байсан. Canon Reeves-с очиод та гарын үсгээ өгөөч гэсэн чинь тэгвэл харандагаа өгч ягддаг байхгүй. Тэгс чи өгөхгүй гэж байгаа. Тэр хүн чинь нөгөө кинон дээр харандаагаар очиод амар яагаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө зэвсэг гэдэг зүйл чинь бол ерөөсөө өөр зүйл байгаа юм л да. Тэгээ яг бас энэ дээр нөгөө нэг бас нэг гоё яриадаг зэвсэг барьсан одоо нөгөө нэг муу залууг хин зогсоо ах вэ. Тийм тийм. Хин зогсоо ах. Зэвсэгтэй муу залуу. Зэвсэгтэй сайн залуу. Зэвсэгтэй сайн залуу зогсон. Тэгэхээр бид нар ч гэсэн бас ер нь ингээд нөгөө нэг армиа дэмжих хэвээр бэлэн байх хэвээр. Би дөрөв бол нөгөө армиг муулаагүй. Манай зэвсэг төвчин бол бас сайн штэ. Үнэхээр сайн. Тэн дээр бол яг яалтчгүй зарим юмнууд нь бол өсөд шүүмжлэхээс аргагүй юмнууд бол яалтчгүй гарахгүй. Бид нар хэлэх хэвээр. Хэлэхгүй л болохгүй. Тэгээд манай дүлгэнч шүүмжлэх гэлээ тийм. Би ер нь шүүмжлэх магтанч гэдэл янзаар үзсэн. Тэгээд миний одоо нэг сүүлийн одоо нэвтрүүлэг зэрэг хэлэх гээд ингээд ганц ингээд арт иргэдээс хүсдэг юм. Хамаагүй албан байгууллагууд гэхэд ч сургалтын бие очиж өнгөө заагаад байгаа тийм. Хамгийн гол нь тэр нэг улаан тэр нэг машинд байдаг юм бити хэрэглээсээ нэг ийм нэг бодит ийм агшны цэцлэмжүүдийг хэрэгэлдэг болоосаа. Тэгээд одоо тэр муухагаар хэлэх юм бол газар хөдлөлт бол яг хоо нийтийг хамарсан үнэн бол яг хоо тий хэдүүлээ манай азар манай Монгол оронд маань сайхан 50 байна. Сая Туркт газар хөдлөлт боллоо тий. Иймэрхүү үед хүн болгоо нэг юмтэй ингээд бие биенийхээ амийг аварчдаг ямар гоё вэ. Бид нар эрсдлийг болсны дараа ойрлох биш. Болохоос өмнө бид нар үрдсэн сэргийлж байгаа. Өстой шүү дээ. Одоо төгөлдөрт одоо энэ байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхэд би гараад энийг танихгүй хүнд хэрэглэхээс илүү хэрэг миний таньдаг хэн нэг юм байх юм бол би энийгээ таньдаг хэн нэгэн дээр хэрэглэхийг хүчээ шүү дээ. Тийм учраас хүн болгоо нэг юм өөрсдөө хамгаалцдаг, үрдсэн сэргийлждэг төгөлдөр шүү. Тэгээд ийм байгаасаа гэдгийг би одоо хүсдэг. Тэгээд бүгдээрээ зэвсэг эзэмшиж сураасай, тий. Соёлтой эзэмшиж сураасай. Тэгээд анхны төсөлмжийг хэрэгэлдэг болоосай. Тэгээд тээврийн хэрэгсэлтэд дандаа нэг юм авч явдаг болоосай л гэж хүсэж байгаа. Тэгээд одоо албан байгууллагууд энийг одоо ингээд надаас аягуулсан асуудыг ингээд заагаад өгөөч яаж эхэлдэг ингээд. Би welcome бид цагдаагийн байгууллага дээр очиод хичээлээ заагаад үнэгүй би мөнгө төрөө тэннээс чинь би бизнес хийх гээгүй шүү дээ. Нөгөө нэг хүн сурчгаад 10 хүн сурна гэдэг зарчмаар явах хэрэгтэй байхгүй. Яа. Тэнийг л хүсэж байна. Яг нөгөө нэг ийм анхан шатны одоо тусламжийн хэрэгсэл яг одоо нөгөө нэг одоо стандарт дагуу байгаа ингээ хэрэгслүүд байгаа ч гэсэн тэрийг ашиглаж чадахгүй бол тэгэл хэрэггүй шүү дээ. Яа гэн тий. 1000 байлаа гэдээ ашиглаж чадахгүй бол тэгээд за танд тий. За яг тэгэд дуусах. За тий. Энэ
би нэг хуучин тусаагийн даргаас унгар орондоо гэж байлаа шүү дээ. Угнаа дарга нэг битэрч л бидний хамт ингэж юм юм болохгүй. Тэгсэн чинь нэг ерөөл хэлсэн чи айгу сони ерөөл хэлсэн байхгүй. Би тэр мундаг үг байна гэж үз. Монголын охид залуучуудыг би тусаагийн дажч шиг гүйж чаддаг те, морь унж чаддаг, мотоцикл барьж чаддаг, машин барьж чаддаг, буудаж чаддаг, зодтолж чаддаг, усан сэлж чаддаг, шүхрээр бууж чаддаг байгаасаа гэж хүсдэг гэх тэгэхгүй юу. Энэ яг тэр хүндийн хэлж байгаа ч гэсэн одоо өөрөөр бидний хэлдэг шиг за буудаж чаддгаас энэ анх шатны сүмжийг үзүүл чадвартай те, тэгээд Монгол залуучууд бүгд чадвартай байсаа л гэж. Тийм бол бид нэг одоо Финланд ягаад чадвартай болохоор гадны халдвар тогтохгүй, Швейцар ягаад чадвартай учраас гэх тэр шиг Монгол залуучууд бүгдээрээ чадвартай болчихсоо л гэж хүсэж байна. Тийм баг ерөөл хэлхий гэх юм те. Тэгээ өнөөдөр чи одоо монгол хүн ямар чадвартай гэдгийг манай инх хөргөл маань зүйлээ те. Би бас нөлөөсөө тэгэнгүүт ичсэндээ нүдний шилээ зүгээр машинаа барьчих. Тэр би чек college. Тэгэхээр монгол хүн гэдэг чи өөрөөсөө ийм чадвартай, оюуны потенциалтай, одоо физикалайз эшээс харахаар те. Тэгэхээр ер нь бол монгол хүн зүгээр юмаас сурчхад бид нар супер хүмүүс байгаа те. Тэгээ монгол хүн болсондоо бахаргаж явах хэрэгтэй юм байлаа. Ер нь хаач утсан гэсэн нэг юм өөрийн гэсэн тусгаар улстай байна гэдэг чи одоо мөнх цэлмгийн нэвтрүүлгээс хүртэл цаа чин баг ингээд ойлоод бахархаад ярьж байсан шүү дээ. Тэр болгон ч сайхан шүү. Тэгэхээр бүгдээрээ л чадвартай үлээ тий. Хүмүүсээ чадвартай болгоё хичээг тий. Би өнөөдрийн нэвтрүүлэг амар гоо сэтгэл хангалуун байна. Яг би бүр яг ингээд өгмөр байсан тэр бүхэл тэр юмнуудыг та бүхэн маань ярьлаа. Тэгээд зэвсэг гэдэг болвол айдаг юм шүү тий. Буу. Зэвсэг гэж яриулахгүй. Энэ техник бол гэж яриулах гэдэг шүү дээ. Буу гэдэг бол айх ёстой зүйл биш. Харин бид нар эзэмшээд энэгээр дамжуулаад бид нар маш их боловсролыг тий бид нар маш их хариуцлагыг маш их энэ толгоогоо ажилуулдаг энэ зүйлүүдийг аавна. Бидээ тусалж суурна те. Бид нэр те дундаж анги руу орно гэсэн үг. Дээрээс хамгийн гол нь те. Бид нар буута болж ийн бид нар дундаж анги болж ийн гэсэн үг. Монголчууд маань баян болно гэсэн үг. Энэ бол маш чухал зүйл шүү. Энийг тэгээд монголчууд маань ойлгоорой. Тэгээд Монгол улс маань тусгаар тэгээд өөрийгөө хамгаалж чаддаг ийм гоё орн байгаасаа тэгээд баярлалаа та нарт. Эрүүл. За баярлалаа.